Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Та бүхэн минь сар шиндээ сайхан шинэлж байна уу? Ламсрангийн сарамжаа зохиолчийн эрх буцаа уучрал зохиолын 1-р бүлгийг суваг дээрээ оруулсан байгаа. За та 2-р бүлгийг сонсохыг хүсэх юм бол Хүннүү Медиа Цэгмэн гэсэн вебсайт руу ороод имэйл хаягаараа бүртгүүлээд за аккаунт үүсгээд аккаунтаасаа шууд худалдаа авалт хийгээд сонсох боломжтой байгаа шүү. Энэ удаа та бүхэндээ зохиолч Үүрийн Туяагийн Сүүдэр дагсан амьдрал зохиолыг бүтнээр хүргэж байна. Зохиолыг бичсэн Үүрийн Туяа, зохиолыг уншсан Туул Сэнди. Сүүдэр дагсан амьдрал. Цаг хугацаа урсан өнгөрсөөр нэг л мэдхэд би гэдэг хүн эх орноосоо хол хүний нутагт ирээд аль хэдийн 10 жил өнгөрчээ. Одоо ингээд эх орондоо ирж эхлэе гэхээр юу та сайхан бэ? Миний Монголын агаар игүү гэж саруул цээж дүүрэн амьсгалаад Нисхонгоцны буудал дээрээс ганцаар такси барин хотын төв рүү явлаа. Гэрийнхэндээ ирнэ гэж огт хэлээгүй учраас сэтгэл дотроо маш их догтлон Улаанбаатарын хөгжлийг харан хурдан л аав ээж дээр очиндоо гэсээр явна. Түүнийг 10 жилийн өмнө явхад байсан Улаанбаатарын дүр зураглал эрс тис өөрчлөгдөжээ. Аха та энэ газрыг мэдхүү гэж цаасан дээр бичсэн хаяг үзүүлэхэд таксины ах мэднэ мэдэлгүй яах вэ? Газар мэдэж байж л таксинд явна үсттэй минь дөө гэж тоглоом хийн. Саруулж инээмсэглээд наад газарт чинь очих юм 10 жил ирээгүй болохоор юм бүхэн өөрчлөгдөж хаана байж байгаад ирсэн минь дөө? Америкт өндөр хөгжилтэй том газар байж байгаад ирсэн юм биш үү? Тийм газрын хувьд ч манай Монголч хөгжил буураа харагдаж байгаа биз? Үгүй дээ, харин ч сайхан байна. Хүний газарт тийм ч сайхан байж байгаад ирээгүй учраас л гэж хэлснээ уртаар санаалдан толгоогуудав. Ахч голын толиндоо түүнийг хараад дахин үг дуурсангүй. Такси явсаар л хэсэг хугацааны дараа за ахын дөө энэ дээ чиний хүрэхийг хүссэн газар чинь саруул машины цонхыг доош буулган ийш тийш харуул түүний ирэх ёстой газар мөнж гэлээ маш их өөрчлөгдсөн байлаа. Баярлалаа аха, хэд болсон бэ? 35 мянган төгрөгөө минь дөө. Саруул халаасаа удлан мөнгө гаргаж ирээд аха багаж онгойлгочих тийш авчихъя гэд машинаас буулаа. Араас нь өнөөх ах бууж ирэн түүн тийшийг нь авч өгөөд минь дөө хүний газарт юу ч туулсан гэлээ ингээд л эх орон элгэн садан ижээ авда ирсэн чинь сайн хэрэг ах нь гэрт нь оруулаад өгөө. Баярлалаа аха, зүгээр дээ би ингээд өөрөө орчихноо. Эмэгтэй хүн ийм хүнд зүйлс яаж барих вэ? Гээд торсон зүйлгүй шуутхан өргөөдөл явчихлаа. Хуучны шар байрнууд дунд ирэн нэгэн орцны өмнө зогслоо. Эргэн тойрноо харвал эвдэрч хэмхэрсэн зүйлс ихтэй барилга хуучны тоглоомын талбай байхаажээ. 3 давхарт гарan 23 намрын хаалганы өмнө ирж зогсоод хонх дарж хаалга тогшилгүй хэсэг чимээгүй зогссны дараа хаалгыг итгэл мудайхан тогшлоо. Хэсэг тогшсон ч хинч гарч ирсэнгүй. Сонсохгүй байгаа болов уу гэд өмнөхөөсөө арай илүү чанга зогхоход хинбэ гэх эмхтэй хүний хоолой сонсогдов. Энэ Балтих мөн үү? Хин гинэ гэсээр хаалга онгойлгол далгаараа насны эмээ гарч ирлээ. Хин гэсэн бэ хүүхээ? Эмээ сонсдоггүй. Сайн байна уу та? Энэ Балтих мөн үү л гэж биш ээ. Эн чин лувсан гэх айлах байна. Уучлаарай эмээ, би тэгвэл айл андуурчхаж гээд явах гэтэл байзаарай. Чи арай манай өмнөх айлыг сураглаад байгаа юм биш үү? Нэг 50 гаруй насны эр эм хоёр байсан. Тийм ээ эмээ, та хаашаа нүснийг нь мэдсэн болов уу? Тэрийг нь ч эмээ сайн мэдэхгүй л дээ. Байрны хөгшчүүл ярихдаа охин нь Америк руу сумхаар яваад угсан амтнч мэддэхгүй орс цороггүй алга болсон гэсэн. Үгүй юу шүү хүүхээ. Нөхөр нь архинд орж хамаг эд хөрөнгөө өрн таран хийгээд энэ байраа зараад гэр хороолол руу л нүүсэн сурагтай байсан да. Тийм байх нэ. Үгүй охин минь ядаж орж цай уухгүй юу? Зүгээр дээ эмээ, би ингээд явъя. Удахгүй харахгүй ч болох нь. За айлаа мэдэхгүй тэгээд баах юм чирч гисэн одоо яанда гэж гаслан хаалгаа. Саруул нулимс улган шатаар алгуурхан алхаж буусаар үүдэнд гарч ирлээ. Орцны модон сандал дээр суугаад цүнхнийхээ халааснаас зураг гаргаж ирэн хараад аава ээжээ охиноо уучлаарай. Би одоо яах вэ? Та хоёрыг хаанаас олох юм бэ? гэж
Ойлоо. Хажуугаар нь өнгөрөх хүмүүс түүнийг ихэд сонжин харсаар зүрнэ. Хариу бүрийч болж гудамжны гэрэл асгаад хаашаа ч явхаа үл мэдэн өнөөх сандал дээрээ суусаар л тоглоомын сааданд хүүхдүүд цуглан сагс гар бөмбөг тоглон цангинсан инээдэн тэрүүгээр нийл сонсогдно. Энд тэнд машин сигналдах хүмүүсийн арилдах шуугах чимээ хаа сайгүй. Саруул гартаа атгсан зургаа буцаан халаасандаа нандинг хийгээд хоёр гартаа ачаагаа барин алхлаа. Түүний хажууд удалгүй машин ирж сигнал дарахад Саруул цочин харвал түүнийг хүргэж ирсэн такси байлаа. Миний дөө сууч. Ах нь хүрэх газарт нь хүргээд өгье. Аха, би үнэндээ хаач мэдэхгүй байна. Тиймээс хаа хүрнэ гэж тантай явах вэ? Харин тэгээд чи алхаад хаа хүрнэ гэж сууч хаа миний дөө арга нь олдно. Гэхэд түүнд үүнээс өөр арга байхгүй учраас түүний машинд суулаа. Аль ачаагаа нааша гээд түүний ачааг буцаан багаажиндаа хийгээд хөдлөв. Чамайг төрөнд харсан юм аа. Нүдний чинь цог унтарчихсан. Бас яхаа мэдэхгүй орцны үдэнд хэсэг зогсож байгаад орохоор чинь за энэ нэг л биш болчихлоо гэж бодсон. Ямар тааж гарч иртэл чинь хүлээе гэж сууж байтал удалгүй гарч ирээд л уйлчихсан. Ах нь очиод аргадаж чаддаггүй. Өөрөө тайвширхыг нь хүлээж байгаад л хүрээд ирлээ гэж хөвлөөхөн ярин нэмсгэлэхэд түүний дулаахан эний нэмсгэлэл Саруулыг багч болов тайвшруулж байлаа. Өнөөх таксины жолооч агч түүнийг яагаад ийм байдалд орсныг мэдмээр байвч түүнээс асуухаас эмээсэндээ дэмийл эн тентхийн улс төр их хотын амьдрал, хотын төгжрөл ярьсаар цагийг өнгөрөөж байлаа. Миний дөө очих газаргүй бол өнөө дөртөө буудалд ороод хоноглох юм уу? Маргааш өглөө босоод яахаа шийдсэн дээргүй юу? Чиний царай ихэд ядруу харагдаж байна. Гэхэд Саруул чимээгүй л толгой дохино. Нэг их үнэтэй биш бас цэвэрхэн архичд болон элдв янзын хүмүүс ороод байдаггүй газар ойрхон байдгийн. Ах нь чамайг тэнд буулгаад өгье. Ах нь ч Улаанбаатараа нэвч увт нөхөлнэ. Орой өдөрш элдвийн л хүнтэй таардгийн. Буудал орё гэд согтуу хүүхэн залуус бишгүй л таардгийн. Гэхдээ тэд нарт ах нь арай өөр буудал санал болгоод тэнд нь буулгачихдгийн. За энэ шүү дээ миний дүү хүрээд ирлээ. Ах нь оруулаад өгье. Баярлалаа хаа. Би өөрөө орчихъя доо. Та ингээд явдаа. Жолооч Саруул руу удаанаар хараад санаа алдан. За байж байгаарай миний дөө. Гээд машиндаа сон хажуу харцагнаасаа төрөвчөө гаргаж ирээд түүнд хідэн задгаа мөнгө болон цаасан дээр өөрийнхөө дугаарыг бичиж өгөөд миний дөө аав ах руугаа ямар нэг юм болвол яриараа заа юу. Ах нь чамд хизээд туслана шүү. Баярлалаа хаа. Гэхдээ би үүнийг чинь авч чадахгүй нэ. Зүгээр дээ аав би чам төр зээлүүлж байгаа. Чи мөнгөтэй болохоор надад буцаагаад өгөөрэй. Яасан ч нэрлэхгүй юм бтэ. Чи маргааш хаагуур явах юм. Ах руугаа заалгачих. Ах нь чамд замчлаад л өгөн шүү. Гэж нэмсэглэн машиныхаа цонхыг хаагаад түүн рүү гараад аллан явлаа. Саруулч түүний бараан амьдралд хэсэгч гисэн гэрэл нэмсэн тэр жолоочод ихэд талархан ийм сайн хүмүүс бас байдаг хэрэггүй хэмээн бодон буудлын руу орлоо. Сайн байна уу? Өрөө байгаа юу? Ингэж буудлын ресепшнээс асуухад байгаа хэдүүлээвэ. Ганцаараа 2 янзын өрөө байгаа. 80,000, 100,000-ын 2 өрөө байна. Та аль руу нарах уу? Саруулч дотроо ийм үнэтэй байдгийм үү гэж бодон өөрт байгаа мөнгөө гарган харахад буудлын утас дуугарлаа. Ресепшнч уцаа аваад ойлголоо гэж хэлээд уцаас алган өнөөдөр манай захирлын төрсөн өдргээд өрөөнүүддээ 50% хямдрал зарлаж байгаа юм байна. Тэгэхээр таны өрөө 40,000, 50,000 болж байна. Өө тийм үү. Ямар сайн хэрэг вэ. Тэгвэл 40,000-ын өрөөг нь авъя. Ойлголоо. Та намайг дагаад яваарай гэж дагуулган яваад 5 давхарт гарган нэгэн өрөөг нээж түүнийг оруулав. За та аятаа тухта амраарай. Хэрэгтэй зүйл гарвал залгаарай гэж хэлээд өрөөний төлхөөрийг түүнд өгөв. Саруулч алгуурхан алхасаар өрөөг тойруулж харвал үнэхээр сайхан цэвэрхэн өрөө байлаа. 40,000-ын өрөө гэхэд дэндүү гоёдохоор өрөө шиг санагдав. Тэрээр гадуур хувцас тайлан цүнхтэй зүйлсээ нэгэн тавир дээр тавиад орон дээр дээш харан хөвтөөд нүднээс нь яагаад ч юм гунгийн нулимс ахаад л уурсна. Хэсэг хугацааны дараа өрөөний хаалга тогшох чимээ гарав. Саруулж орноосоо босон нулимсаа арчин хаалгыг нээвэл өнөөх ресепшн нэмсгэлсээр таны орой хоол ирлээ. Би хоол захиалаагүй штэ. Үгүй дээ. Эн чинь бас манай өнөөдрийн үйлчлүүлэгчтэй барьж байгаа бэлэг байгаа аахгүй юу?
Тийм үү. Маш их баярлалаа. Ингээд хоолыг аван дотогш орлоо. Өдөржин юу ч идээгүй түүнд хоол хармагц гидсэн дуурж өлсөж байгаагаа сая л мэдв. Амттай харагдаж байсан тул шуудхан л идэж өнөөдөр их л азтай байна шүү гэдэл инээмсэглэн. Өдөр нисгонгосны буудлаас буухад өөрийг нь юу хүлээж байгааг ч мэдэхгүй айж бас эх орондоо ирсэндээ баярлаж байсан нь санагдана. Өнөөдрийн бүх зүйл гайхалтай байвч аав ээж хоёртойгоо уулзаж чадаагүй дэ сэтгэл гундуухан байлаа. Өрөөний цонхны хөшгийг нээж гадаах орчноо харвал энэ тэндгүй гэрэл гэлбан өндөр барилгууд угсралдан баригдсан байхажээ. Яг цонхныхон доор нэгэн 10 жилийн дөрөнд хувцсан өмссөн хосууд тэрвэрлдэн бие биенээсээ салж чадахгүй байгаа нь харагдана. Яг л энэ дүр зураглал түүний 10 жилийн төгсг ангид нь учирсан тэр гайхалтай анхных нь хайрын дурсамжийг санагдуулна. Саруул хүлээж ял да. Чи өөрөө хурдан явал да. Хоёлаа хоцорлоо штэ. Гэхдээ удаангүй л дээ. Би ядраад байна штэ. Ёо чимгээ чи дандаа ингэж яах юм? Эртгэн босхгүй яасан? Би чамд хэлээд л байхад хинээс олж ингэж хоцроод гүйж байгаа илээ дээ. За одоохон л да Саруулаа. Чи гэхдээ жоохон л удаан гүйж гэж болохгүй мó? Хурдлаа л да хөөе. Жижиг багш гараад ирчихэж хурдлаач дээ. Гэж чанга ойрлон улам хурдан гүйлээ. Хичээл орох хонх дуурахын өмнөхөн сургуулийн хаалган дээр Саруул ирсэн боловч чимгээ тэр хойно байсан тул найзаагаа орхиж чадалгүй түүнийг хүлээв. Чимгээг түүн дээр эрэхтэй зэрэгцэн хонхч дуугарлаа. Хонх дуурчглаа штэ. Чамаас олж байгаа. За яах вэ? Өчигдөр сүхэ нимаа хоёрын даалгаврыг хийж өгч байгаад орой унтчихсан юм аа. Чи яах гэж тэр хоёрын даалгаврыг хийж өгч байгаа? Би чамд битгий тэгж бай гэж хэлдэг үсттэй. За яах вэ? Чи найзаагаа сүхэ цайныг мэдж байгаа штэ. Тэрнтэй ганц ярилцах боломж нь л энэ даалгавраар шалтгаалж ярилцдаг болохоор чи найзаагаа ойлголдоо. За тэгээд нимааг яагаад ганц сүхэгийн даалгаврыг хийгээд байвал ангийнхаа хар авах байх гэж бодоод нямаа тэгээд ч өдөр хоёуланд нь ороомог бэршгэ авч өгдөг үсттэй. Чи муу санаатай амтаа тэгээд л гээд нүдэ анилгон чимгээ рүү харахад тэрээр тас хөхрөн инээгээд за орё хоцорчлоо хоёлаа гээд Саруулын гараас татан гүйлээ. Угаасаа хоцорчхоод одоо ч хоёлаа эхний цаг хичээлдээ сууж чадахгүй шал угаах юм байна л да. Гэж үгэлсээр чимгээ чирэгдэн амандаа элдвийг үгэлсээр сургууль руугаа орлоо. Тэднийг хаалгаар ормогц жижиг багш хүлээн зогсож байлаа. Өглөөний минь багшаа. Өглөөний минь. За яасан? Хэлхээ дараг яс шиг хэлхэлдэж яваад хоцорчихсон уу? Гэхдээ та нар төгсг анги байж ийм юм байж болох уу? Чимгээ Саруул хоёрч үг дуугүй багшийнхаа зэмлэлийг хүртэн зогсно. Яг тэдний урдуур Саруулын анхны хайр болох нөгөө ангийн болт хуйг явж өнгөрөхөд Саруулч харсан даруйдаа ичин чимгээгийн араар ороход гэвч түүнийг аль хэдийн харчихсан түүн рүү Мишель тодруулаад цааш алхана. Саруулч дотроо яана ичиж өхмээр юм аа гэж бодон багшийн зэмлэл хурдан дуусаасай хэмээн бодон зогсно. Одоо анги руугаа орцгоо. Ахиад хоцроод үзээрэй та нар гэж хэлэх үгийг бараг бүрэн сонсоогүй байж шуудхан л анги руугаа гуйлдлээ. Ангийнхаа хаалгыг сэмхээ нэмэгц ашгүй хичээл орох багш нь ирээгүй байлаа. Тэд ч баярлалдан ширээн дээр очин суухад сүхэ нимаа хоёр тэдэн дээр ирээд сайхан амарцгаас нөө манай анги мис үдэ гэж нимаа ихэд сэтгнэн хэлнэ. За чи одоо юу гуйх гээд байгаа гэж Саруул асуухад чимгээ найзынхаа даалгаврыг хийсэн үү? Хийсэ. За одоохон гэж цүнхээ удлан 2 дэвтэр гаргаж ирэн тэдэнд өгөх гэтэл Саруул дундаас нь булаан авч та хоёр одоо өөрсдөө хичээлээ хийж бай заа юу. Битгий дахиж чимгээгээр хийлгээд агаараа ойлгосноо. Чимгээ та хоёрын зарц биш штэ. Хөөе чи буруугаар ойлгоод байна. Бид чимгээг хизээч дарамтлж даалгавраа хийлгдэг юм шүү. Тийм ээ чимгээ. Тийм. Гүй чи яагаад ам би Саруулаа дэвтрүүдээ нөгөөчтэй. Гэхдээ Саруул чимгээ рүү нэг том хараа дэвтрийг нөгөхөд сүхээ юу ч хэлсэнгүй цааш явлаа. Саруулаа чи намайг эйгүй байдалд оруулчих юм аа. Би сая нарийн учрыг нь хэлээ үсттэй. За шиг да. Ингиж хүний сэтгэл татна гэж юу ээдгийг. Хөөх, наадах чи ямар гоё бал вэ? Гэж Саруул чимгээгийн зүгнээсээ гаргаж ирсэн улаан гэртээ таган дээрээ бяцхан охины баримлтай баланд ихэд шунан харахад энэ үү? Энийг ах өгч явуулсан гоё бал байгаа эз. Тийм бэ штэ. Нэр ах чинь хоёулангийн 1-р ангид орсон жил Америк явсан биз дээ. Яагаад бүхэл бүтэн 10 жил болж байхад огт ирэхгүй байгаа? Гэрийнх нэгээ сандгүй бах та.
Муу ах минь дүүгээ зөндөө санаж байгаа. Бяцхан дүү минь хэр том болж байна гэд өдөр бүр шахуул ярьдгийн. Гэхдээ аав нааша ирээд хэрэггүй. Чи компани өглөж авах хүн наагураа сайн суурж бас Америк түншүүдийнхээ итгэлийг олж аваад байжээ гэдгийн. Танаа бас тэгж байгаад их хатуу хүн юм аа. Гэхэд чимгээ толгой дохив. Удалгүй багш Жорж ирэн хичээл эхэллээ. Их завсарлагаан болж чимгээ саруул хоёрч сургуулийн ганц руу яарангуйлээ. Учир нь их завсарлагаанаар маш их очиртой байдаг тул хаяа ороомгооч авч чадахгүй үе бий. Өмнө байгаа хүмүүсийг түлхэх шахамгүйсээр тэд сургуулийн цайны газарт орж ирлээ. Уг нь ихэд яарчгүйсэн ч аль хэдийн их очор үүсчихсэн байлаа. Тэд ч хамгийн арын хүүхдийн ар зогсоод яана хизээ дуусах юм болоо идэж амжилгүй завсарлагааны хонх дуурах юм байна л да. Хөөе хоёроо наашир би та хоёрт ороомог авчихсан гэх Нимагийн хоолой сонсогдно. Нүдэнд нь оч гэлалзан Нимаас үхээ хоёр дээр очиход тэдэнд хоёр ороомгийг нь өглөө. За мэ даалгавар хийж өгсөнд баярлалаа гэд ихэд ээлдэг хандах ажээ. Сүхээч нэг гараа халаасан дахин тэднийг үл тоон зогсно. Үеийн болон доод ангийнхан охтууд бүгд л сүхээг харж инээлдэн түүний анхаарлыг татах гэж хэрэндээ л хичээж байгаа харагдана. Харин энэ үед саруул хайртай залууга харж ихэд ийш тийш харах хэдэж тэр харагдсангүй. Наашрын гурваа би суул ширээ сандал олжглоо. Ийшээ сууя гэж тэднийг дуудав. Гурвуул алхасаар ширээн дээр очин суулаа. Дугуй том ширээг тойруулан 8 сандал байх ажээ. Тэдэн дээр хинч нэмэгдэж суусангүй. Энд суучих уу гэж нэгэн цээлхэн хоолой саруулаас асуухад зог тусан түүн рүү харвал түүний хайртай залуу нь мөн түүний найз бас нэг охин байлаа. Тэрээр үг дуугүй толгой дохлоо. Энэ ширээн дээр энэ сургуулийн хамгийн алдартай хоёр залуу нэг охин суусан байлаа. Яг үнэндээ саруулын хайртай залуутай хамт явсан тэр охин бол энэ сургуулийн хамгийн алдартай охин юм. Заяа ерөөсө түүнээс салахгүй маа. Ийм хөөрхөн бас онцорлагтай од охин түүний дэргэд байнга байхад би өгөж түүнд харагдах билээ дээ гэж бодно. Болтгоёг яг саруулын өдөөс харсан суудал дээр суусан тул саруул харц толгорч чадахгүй түүний харцнаас зогтно. Чамайг саруул гэдэг баха гэж түүнээс шуудхан асуухад саруулын зүрх хурдан цохилж яг л цээжнийхээ цаанаас дэлбрээд гараад ирэх гэж байгаа айтай болов. Тийм ээ, саруул хөөрх юм аа гэж хэлэхэд тэр хавийн бүхэл хүүхдүүд тэднэрүү ээлжлэн харна. Саруул яг юу болоод байгааг үл мэдэн хэсэг зуур яг л тэр газартаа гатсан мэд санагдана. Хүүш саруула явъя гэх чимгээгийн дунаар тэр саяныг ухаан орлоо. Юу алсан бэ? Би сая юу сонссон бэ? Чи зөв сонссон. Тэнийг юм шиг өөдөөс нь хараад ангаач хараа яадгийн. Аля бос хонх дугарлаа гэд түүнийг татан суудал дээрээс нь босгон хөтлөн явлаа. Бусад охтууд тэднэр рүү харан сая энэ охиныг болтгоёг хөөрхөн гисэн үү гэж хിവэр авирхийн зарим охтууд нь тэднэр рүү хяламхийн зогсно. Ёо би сая зүрхээ дэлбэрчихлээ л гэж бодсон. Одоо сэрж үзээ. Чи яг түүн рүү харсан ч гэдэг гүлээгөө суучихсан. Тийм үү? Би үнэхээр тэнийг харагдсан байх та. Хөөрхөн бол харагдаагүй гэж сүхээ түүнд хэлээд хажуугаар нь зөрөн явлаа. Өрөөний хаалга тогших чимээ гарав. Саруул гүн бодлоосоо сая л нэг гарч өрөөний хаалгыг нэмэгц өнөөх ресепшн зогсно. Танд хэрэгтэй зүйл байна уу? Би танд уух зүйл авчрах уу? Үгүй хэрэггүй. За хэрэгтэй зүйл байвал та хэлээрээ. Танад коньяк байгаа юу? Байгаа. Би танд аваад ирье. За хэрэггүй дээ. Одоо битгий хаалга тогшоорой. Би унтаж амрах хэрэгтэй байна. Ойлголоо. Сайхан амраарай гэж хэлэн нэмсгэлсээр явлаа. Саруулч санаа алдан би чинь юу бодож арх уух гэж байгаа үлээ. Болохгүй. Ингээд толгоогоос ихсрээд орондоо орон хөвтлээ. Өмссөн хувцаач тайлалгүй тэр хувцастайгаа л орондоо орчихов. Өглөөний нар хөшгөний завсраар тусаж түүний нүүрэн дээр гэлбахад өнгөрсөн шөнө бөхөө гихч нь унтаж амарсан байх нь тэр ажээ. Хамгийн сүүлд хизээ ингэж бүтэн нойртой хонсноо үл санана. Цагийн зөрүү гарч унтаж чадахгүй байх гэж бодсон ч сансныг бодоход хав илүү унтсан байв. Цүнхтэй зүйлээ аваад буудлын өрөөнөөс гарч дор ресепшн дээр очиж тооцоогоо хийгээд буудлаас гарлаа. Энэ тентгүй сүлжилтэн давхих машин, хаашаа ч юм яран алхах хүмүүс. Хаа хүрхээ үл мэдэн зам даган алхлаа.
Гэр хороолол гэсэн яг хаана байдаг гэр хороолол юм бол би хаанаас эхэлж аав ээжээ хайх вэ? Та хоёр минь яг хаана байгаа юм бэ? Гэж эргэн тойрноо харуулдан алхана. Хэсэг алхасны дараа гар нь чилж хөлн өвдсөн тул замын хажуудах сандал дээр бодол болон суулаа. Гинтхэн машины сигнал дугарч хөөе гэж дуудах чимээнээр зам руу харуул өчигдрийн таксины жолооч түүн рүү гараад аллаж байлаа. Саруулж шуудхан л түн дээр ирээд та энд юу хийж яваа вэ? Гүй ах нь энд харин нэг хүн буулгачаад хөдлөх гэж байсан чинь чи сууж байна. Учрал гэж сонин шүү. Хоёлаач учрах ёстой л хүмүүс ээжтэй. Алив суучих. Ингэж инээмсэглэн гарын дах цүнхийг нь аваад машиныхаа арын тээшэнд хийгээд хөдөллөө. За миний дүү хаа хөрөх нү? Өчигдөр нөгөө бодолд авах өнгөлсөн үү? Тийм ээ. Таны ачаар маш тухтай газар орж амарч чадлаа. Харин хаа хүрэхээ би сайн мэдтгүй гэд толгоогоо. За ах нь байна. Ингэж толгоогоо даахгүй шүү. Яг юу болсон? Чи ахтай хэлэлдэ. Ах нь чамд тусалж чадна шүү. Саруул хэсэг бодолд орсны дараа түүнд хэлэхээр шийдлээ. Би Америкт 12 жил амьдарсан. Нэг ч удаа Монголд ирж байгаагүй. Бас аав ээжтэйгээ ч уцаар ирж холбоо бариагүй. Гэтэл энэ олон жилийн дараа нутагтаа ирэхэд аав ээж минь гэртээ байсангүй. Дуулахны гэр хороолол руу нүүсэн гэхийн. Өчигдөр очсон газар миний гэр байсан. Даанч хайртай хүмүүс минь тэнд байсангүй. Үгүй Америкт юу хийсэн болоод за тэрч яах вэ? Өчигдрийн хүнээсээ асуусан уу? Яг хаашаа нүүсэн, ядаж аль дүүрэг аль хавцаа гэдгийг нь мэдчихгүй л ч. Тэрийг нь сайн мэдэхгүй юм гэсэн. Тийм бол хэцүү шүү. Хойлоо ерөөсөө гэрт чинь буцаад очие. Тэр хавийн удсан хүмүүс мэдчихэл байгаа ах. Ирлээ тэндээс эхлэе. Ингэж голын талиндаа саруул руу харвал тэр хариу болгон толгой дохив. Ингээд өчигдрийн газар очиж гадаа нарлаж суух хідэн настай хүмүүсээс асуулаа. Сайн байна уу? Энэ 2 дугаар орчны 3 давхурт 23 номерт амьдардаг айл хаашаа нүүснийг мэдхүү? Яг хизээ нүүсэн бол гэж таксины жолооч ах хүн бүрээс л асуухад мэдэх хүн гарч ирсэнгүй. Мэдэх хүн байхгүй бололтой гэж саруулыг санаа алдахад ирлээ чи ингэж мухардуулахгүй шүү. Байж л таараа гэж дахин эргэн тойрноос асууна. Нэгэн 80 орчим насны эмээдэр очим мэд мэдээд өнөөх асуултаа дахин асуулаа. Балтих уу? Гэхэд саруул хажуунаас нь тийм ээ мөн тэр хүмүүс хаашаа хизээ нүүснийг мэдхүү та? 2 жилийн өмнө юм уу да нүүсэн байх шүү. Сонсох нэ баян хошууруу л нүүсэн гэж байсан. Балт чинь манай хорон дарга байсан хүн. Харин эхнэр нь совилогч хийдэг нэг хөөхөө охинтой байсан. 10 гаруй жилийн өмнө гадагшаа яваад л ор сурггүй болсон гэсэн. Манай энэ хавийн хүмүүс л ам дамнуулж ярьдаг юм штэ. Шороо оронгоор орсон болохгүй хүмүүстэй нөхөрлсөн гэдэл. Гүй хэн мэдэх вүлээ дээ. Яагаад тийм сэргэлэн цаваа тусч хөөхөө охин харин нутагт шоронд орсныг шоронд орсон гин цөг гим баттай биш юмыг хөөхий охиноо их л хүлээсэн дээ. Балтчсан үлдээ ажил дээр гадуур гэдэл манай энэ хавийн архичдтай арх ууж архинд орж хамаг юма тавьж архинд өгсөн. Саруул дахин сонсож чадалгүй өнөөх таксиныхаа жолоочийг явъя гэж толгой дохин өөрөө төрүүлээд алхав. За баярлалаа эмээ. Уртнаас л жудаан жаргаарай. Ингэж хэлээд саруулын араас гүйх шахам явлаа. Түүний бараг Америкт юу хийж явсныг баг саг гадралсан тул тэр түүнээс дахин юу ч асуусангүй. Харин саруул арын судал дээр уйлан суун. Нар жаргах хэдийн дөгчээ. Тэнгэрийн хаяа улаа татарч эхэллээ. Сая л нэг арай гэж тайвширсан саруул та намайг муу хүн гэж бодож гин үү? Үгүй дээ. Ахын чиний амьдралаар амьдарч үзээгүй болохоор чамайг дүгнэх эрх байхгүй шүү дээ. Харин миний дөө одоо орой боллоо. Хоёлаа эндээс баян хошуу орж аав ээжийг чи хайнаа гэвэл худлаал болох байх. Гэр хорооллын зам бол эвгүй. Олон салаа гудамж гэдэл өнөөдөртөө чамд хоноглох айл байхгүй юу? Гэхэд саруул толгой сэгсрөв. Ядаж найз нөхд чинь надад найз гэж байхгүй. За тэгвэл яадаг вүлээ дээ. Мэдэх хамаатан саданч байхгүй мó. Бүгд намайг өгчихсэн гэж бодож байгаа байлгүй дээ. Би тэдний хувьд өгснээс өөрсдгүй. Тэгээд ч аав ээжийг минь тооглоод авч чадаагүй хүмүүс намайг гэртээ хонуулна гэж үү? Би тэр хүмүүсийг харж царай алдмааргүй байна. За тэгвэл хоёлаа өчигдрийнхөө буудалд ахиад нэг хонох уу да. Ах нь гэртээ дагуулж очмоор л байна. Даан ч ихнэр маань юу гэж бодох вүлээ? Тийм ээ. Чи ойлгож байгаа үсттэй. Тийм ээ аха, танд маш их баярлалаа.
Надад байгаа мөнгө та үүнийг ав. Би танд өөр өгөхцөө л алга да. Ингээд $300 өгөв. Яа ах юм бэ? Ахын чамаас мөнгө авах гэж туслаагүй юм шүү. Наад мөнгөөрөө буудлынхаа мөнгийг төлөв. Аав ээжтэйгээ уулзахдаа хэрэгэл. Ах нь маргааш өглөө эндээс ирээд авъя. Тэгээд хоёлоо аав ээж их чих хайнаа. Баярлалаа аха. Ингээд өнөөх буудлынхаа үдэнд ирэн буулаа. Ингэхэд миний дүүг хин гэдэг вүлээ. Хоёлаа ч өдий болтол танилцаачгүй яваа хүмүүс вэ штэ. Саруул гэдэг харин таныг төрөө, инх төр гэдэг юм аа. За баяртай. Ингээд инээмсэглэн гараа далалсаар явав. Ямар сонссон нэр вэ? Төрөө. Таньдаг хүн дотор минь ийм нэртэй хүн байдаг үлээ гэж бодон буудлын руугаа орлоо. Сайн байна уу гэж Мишель тодруулах ресепшн эмэгтэй түүнийг ухтан авна. Гэхдээ ээлж салгидсан бололтой өчигдрийн эмэгтэй байсангүй. Сайн байна уу? Танад өрөө байгаа юу? Өчигдөр танад буудалсан юм а. 3 давхрын 508 тоот өрөөг ахад авч болох уу? Хүн орчихсон уу? Үгүй. Ороогүй байгаа. Та 3 давхурд гараад өрөөндөө ороорой гэд түүнд түлхүүр гардуулж өглөө. Та хэрэг болвол өрөөний үйлчлэгээ авч болно шүү. Ойлголоо. Ингээд өнөөхөл цөмхтэй зүйлээ тэрсээр өрөөндөө орж ирлээ. Орон дээр дээш харан хөвтөөд би ер нь яагаад ийм байдалд хүрчихсэн болоо. Үрд аав ээжгүй, найз нөхөдгүй яг л энэ чигээрээ байсаар насыг барах юм биш үү? Ээжээ, аава, та хоёр минь хаана байгаа юм бэ? Яагаад охиноосоо нуугдчихсан юм бэ? Охин ч хүрээд ирлээ шүү дээ. Ингэж нулимс тослуулан уйлна. Буудлын өрөөний цонх онгорхоо байсан тул гадаах чимээ түүнд сонсогдно. Гинтхэн саруулаа гэх дуу сонсогдлоо. Саруулж гайхан босож цонхоор харвал 10 жилийн дөрөмт хувцас өмссөн охин найзаагаа дуудаж байгаа бололтой урдаа яваа охиныг дуудана. Тийм байлгүй дээ. Намайг дуудах хин ч байх үлээ дээ. Ингээд буцах гэснээ тэднийг харан жаахан зогсов. Урд яваа охин нь найздаа гомдсон бололтой хурдан алхална. Арын охин нь намайг уучлаарай да. Би тэгнэ гэж бодоогүй штэ. Чи найз л юм бол намайг уучлах ёстой үсттэй. Найз гэд уучлах ёстой гэж чи ойлгож байгаа бол найз гэд бас нэгнийгээ буруу зүйл рүү оруулдаггүй юм. За гомдомхоо гэдэг нь уучлаарай л да гэж түүний араас хөөцөлцөөр холдон явлаа. Найз үдээжээ. Сургуулийн шинэ жил болох нэ. Ямар гоё вэ? Чи харсан уу? Сургуулийн заалыг чимгэлж байлээ гэж Мишель тодруулан саруул чимгээд хэлв. Тийм үү гэд дахин үг хэлсэнгүй үргэлжлүүлэн хичээлээ хийн. Хөөе, энэ шинэ жилийн үжилгээг хамгийн хүлээсэн нь чи үсттэй. Одоо яаж чад байгаа? Тэгээд яахав дээ? Сүхээд хайртай охин байгаа гэсэн. Хин тэгж байгаа? Нямаад ихсэн. Надад энэ үнчлэгийг шаал утгагүй санагдчихээн. За болдоо. Нямаа бит хоёр юугаа мэддгийг. Тэр чин түүний ганц найз юм байгаа эцтэй. За тэглээч гэсэн хайртай охин байгаа гэдэг чинь үерхчгээгүй гэсэн үг. Харин чи энэ үжилгийн хамгийн хөөрхөн охин болж байгаад сүхээг өөртөө дурлуулах хэрэгтэй. Чимгээ бичгээ зогсоож саруул руу ихэмсгээр харан хамгийн гоё хөөрхөн охин болгохч амархан л да. Нэрээ тэгдэг юм билүү? Тийштэй. Алив гараад ирээ. Хойлоо заал орж хамт чимгэлцгээе. Сая бие тамирын багш ахаад хүн олоод иргэсэн. Хойлоо очие. Ингээ чимгээг хөдлөн сургуулийн заал руу явлаа. Тамирын багшаар заалган хідэн чимэглэл аван цонх чимэглэхээр хуваарлагдлаа. Удалгүй тэдний араас сүхэ нямаа хоёрч ангийн багштай загнуулан орж ирж байгаа харагдав. Дэми энэ тэрүүгээр сэлгүүцэж явхаар заал чимгэл мэдвүү? Тэднийг харсан саруул чимгээ хоёрч айлгуутан инээлтэн. Хоёроо та хоёр ашгүй байсан юм уу? Юу хийж байгаа? Хамт хий гэд нямаа хурч ирлээ. Сүхэж их цан гаргадгаараа араас нь хоёр гараа халаасандаа хийчгээд удаан алхасаар тэдэн дээр ирлээ. Бит хоёр тийшээ хүрэхгүй байсан юм а. Та хоёр тийшээ энийг өлгөөдөхтөө гэд саа бариулав. Нямаач толгойд охин ажилдаа орлоо. Харин сүхээ зүгээр зогссоор л. Хөөе, чи зүгээр зогсох гэж ирээ юу? Мэ, энийг аваад нямаа туслаач. Гэхэд сүхээ хөмсөг зангидан саруул руу хараад чадахгүй. Тэгвэл чамааг багшд хэллээ. Багшаа сүхээ түүний амийг таглан за хийлээ л дээ. Аль өгөөдөх гэд нямаагийн араас гарлаа. Саруул чимгээ рүү харан инээн. Удалгүй заалаа чимэглээд дуусгаад оройч болсон тул саруул чимгээ хоёр гэрлүүгээ явхаас жоохон айж байсан ч өөр яах ч үлээ. Хувцас өмсөн сургуулаас гарцгаав. Та хоёр харих гэж байгаа мó? Хамт явцгаах уу гэж нямаа урайлгахан хэллээ.
Гэр хүртлээ хантай болцгоосон тул баяртай байсан нь мэдээж. Сүхэж мөн адил тэдэнтэй нэг зүг тул хамт явцгааж замдаа нэг нэгнээ өдөн шоглож хөөцөлдөнгүйсээр чимгээгийн гэрийн ойролцоо ирлээ. Сүхэ чимгээ хоёр нэг газар амьдардаг тул Нима Саруул хоёр тэднийг үлдээн цааш явцгаав. Маргааш өглөө Саруул чимгээг хүлээн өглөө бүр уулздаг газараа зогслоо. Сүхэ чимгээ хоёр хамтдаа хурч ирэв. Та хоёр чи яахаараа цугтаа ирж байдаг вүлээ? Сая орцныхоо өдөн таарсан юм а. Явцгаая гэх инээмсэглэл дүүрэн чимгээ Саруулаас суугдан алхав. Энэ өдрөөс хойш Сүхэ чимгээ Саруул гурав өдөр бүр хамтдаа явдаг болж харин Нима дандаа эхний цаг хоцорсоор л. Сургуулийн шинэ жилийн үдшилэг эхэлж төгсөх ангийн хүүхэд бүрийн хүлээдэг энэ өдөр ирлээ. Чимгээ Саруул хоёрч хамгийн хөөрхөн охидын нэг болохоор хэр хэрэндээ л хичээн гойхон даашинз өмсөж ирсэн байв. Чимгээ ягаан дэрвгэр хормоотой даашинз өмссөн бол Саруул цагаан өвдөгнөөс доош урттай дэрвгэр даашинз өмссөн байлаа. Ингээд үдшилэгний хамгийн чухал үе буюу чөлөөт цаг ирлээ. Энэ үед их багш нар байхгүй, ганцхан багш л харж үлдээд сорогчид төрөл бүрийн аян дээр бүжиглэнэ. Уянгай аяа явж эхлэхэд бүгд суудалдаа сууцгааж хин хэнийг урьж бүжиглэх бол гэж харцгаана. Хамгийн түрүүнд сургуулийн хосууд гарч бүжиглэнэ. Чимгээ Саруул хоёрч догтлол дүүрэн хүлээсээр. Сүхэ тэдний өмнө ирж зогсоод надтай бүжиглээч гэж гараа өгөв. Саруул гайхшран чимгээ рүү харахад тэр түүн рүү огт харсангүй доош харан суух бөгөөд царай нь гуниг дүүрэн байхыг харав. Олон хүүхдүүд бүгд түүн рүү харж байгаа нь илхэн. Сургуулийн од сор болсон хөвгүн түүнийг бүжгэнд ороход бүгд сонжих нь мэдээж. Саруулч дотроо яагаад би гэж чимгээ байх ёстой. Би чадахгүй гэж олон зуун удаа хэлсэн ч хүүхдүүд алга ташин тэднийг бүжгэлхийг дуу нэгтэйгээр уриалж байлаа. Чимгээч мөн гарч бүжгэл хүүхдүүд хараад байна штэ. Гэхдээ чи гэхэд түүнийг төлхөн босголоо. Уянгын намуухан ай цаана нэгшиглэж тэнхмийн голд хоёул бүжиглэнэ. Түүнд Сүхээг харах бодолч төрсөнгүй. Түүний харцнаас зүхтаан ай дуусхийг л хүлээн бүжиглэнэ. Тэр чимгээ рүү ч харж чадахгүй байлаа. Яг л хамгийн сайн найзаа хуурч буй мэд түүнд хэцүү санагдана. Айч дуусаж Саруул шуудхан л чимгээгийн хажууд очин сууж чи зүгээр үү? Намайг түлгэж босгодог чи яаж байгаа? Тэгээд би яах ёстой байсан гэж чамайг суулгаад өмнөөч ороод би босож түүнтэй бүжиглэх байсан гэж үү? Гүй ядаж гэд үгээ хэлэх гэтэл чангаас чанга дахин нэг уянгын ай ихшгэллээ. Тэр яаж чадахгүй чимгээрүүл харансан. Чимгээ юу ч хэлэхгүй зүгээр л инээмсэглэн суух. Тэр инээмсэглэлийн цаана асар их гуниг харуулсал байгаа нь Саруулд мэдрэгдэж байв. Дахин нэг гар түүнийг бүжгэнд урахад энэ удаа тэр цагаахан гар болт хуйгийн гар байсан юм. Саруулч өмнөхөөсөө илүү царайн гэрэлтэж түүн шуудхан гараа өгч бүжгэллээ. Үлгэрийн мэд тайзны дунд хааштай хөвгүнтэйгээ бүжиглэн гэдэг үгээр хэлхийн аргагүй их аз жаргал догтлол. Яг л тэр том зааланд хоёуулах намид хинхнээсээ харцаач салгаж чадалгүй би рүүгээ ширтэн бүжиглэн. Энэ наи битгий дуусаасай үргэлжлээд л байгаасай гэж дахин хүсэх хідээж ай дуусчав. Ай дууссан ч тэд тэврэлтэн зогссон хэвээр. Дараагийн чөлөөт ай явж эхлэхэд хоёул зайгаа барин зогслоо. Болтгоёг түүний гараас атган чимгээгийн хажууд авчирна. Явхдаа тэр нэг нүдэ ирмээд зөөл мишээгээд эсрэг талын өөрийн сууж байсан суудлал руугаа буцлаа. Ичиж сандран хоёр хацар нуулаа ботарсан байхыг мэдэрч хоёр гараараа зөөлөн даарч би амар улаачихсан байна уу? Хардаа чимгээ зүгээр л толгой дахин суун. Удалгүй үжлэгч дуусаж чимгээ Саруул хоёр хувцас солиод гэрийн зүг явхаар сургуулийн гадаа гарч ирэв. Хойлоо ийм хурдан хувцас алжчихсан бахта гадаа хин ч алга хэнийг байлах гэдэг зүгээр л хурдан явъя. Би ямаар байна. Яасан бэ чимгээ Сүхэ Нима хоёрыг хүлээхгүй мүү? Яасан гинэ? Чи хоёрын хоёр хөвгүнтэй бүжгэлсэн болохоор сайхан байгаа байх л та. Өнөөдрийн гол хүн нь чи байлаа. От хоёр залуугаар хойлонгаар нь бүжгэнд уриулж бүжиглээд л сайхан байсан биз. Би тэгтэл сайн найзаа хааштай хөвгүнтэйгээ бүжгэлхийг хараад суух сайхан байсан гэж чи бодож гин үү? Үгүй л дээ. Тийм сайхан байгаагүй. Одоо Сүхэгээр яах гээд байгаа? Намайг доромжлохыг хүсээ юу? Эсвэл та хоёрын хэрхэн сайхан байсан тухай надад сонсуулахыг хүсээ юу? Чи надаас ичгүй байна уу? Юу гинэ? Би яагаад чамаас хичнэ гэж? Би албаар бүжиглээ юу?
Чи ийм өөдгөө штэ. Юм л ол өөрийгөө нэгт тавина. Надад ямар хэцүү байсан тухай бодож үзээгүй юу? Би тэр үед гараа зүхтаачихмаар санагдсан. Зүхтчихгүй яасан тэгээд тэгсэн бол надад илүү амар байх байлаа. Та хоёр чи юунаас олж маргалдаад байгаа юм бэ? Гэх Нимагийн дуунаар тэд чимээгүй болцгоо. Сүхэ Нима хоёрч гарч ирэн тэд дөрүүлээ гэртээ харахаар хамтдаа явцгаалаа. Би та хоёрыг хэрэлдэж байхыг анхудаа л харлаа. Та хоёр хоёулаа болд хуягт хайртай мó. Тэгээд л хэрэлцгээсэн байх нь. гэж тэднийг шоолон тас хөхөрнө. Тэд юу ч хэлсэнгүй. Ингээд л салдаг уулзуур дээрээ ирэхэд Сүхэ хүүтэн байна штэ. Бэли өмсөж байгаач. Ингээд саруулд Бэлигээ өмсөглөө. Бэлиний дотор ямар нэгэн зүйл байх шиг байлаа. Эргээд хэлэх гэтэл Сүхэ гараа даллан чимгээг хүзүүнээс нь тэрэн цааш явлаа. Саруул гэртээ орон тэрхүү зүйлийг юу болохыг хартал жижигхэн нугалсан цаас байх бөгөөд дэлгэн үзвэл захиа. Саруул Сүхэ хайраа илчлэн гойхон үгсийг сэрүүлэн бичжээ. Түүнд энэ бүх зүйл үнэхээр хэцүү байлаа. Шууд л захиаг уран хогийн савнд хийчихв. Энэ өдрөөс хойш Саруул Сүхэгээс зайгаа барин харин чимгээд бүх зүйлийг хэлхийг хүссэнгүй. Харин болдгоёхтой илүү ойртохыг хичээж байлаа. Хаврын уур унаж цэцэг ногоо дэлгэрэн хүн бүрийн сэтгэл цаанаа л нэг баясгалтай байхаж өвлийн тэр явдлаас хойш дахин тэд хоорондоо муудалцаагүй юм. Төгсөх анги их сургуульд орохдоо бэлднэ гэдэл хайраас төр зайгаа аван хамтдаа хичээлэл хийцгэн. Хичээлээ тараад ангидаа үлдэн даалгавар давталгаа хийн. Урдын л адил тэд ангидаа хичээлээ хийн сууж байтал нэгэн жоохон хөвгөн орж ирээд та хоёрын хэнийг нь Саруул гэдэг вэ? Намайг яасан? гэж би бирүүгээ харан инээхэд үүнийг болдгоёг ах танд өгчөөрөө гэсэн гэж хэлэн гартан захиа атгуулад ангиас нь гүйн гарлаа. Хоёул маш их баярлан өнөөх захиаг чангаас чангууншвал хайраа илчилсэн байх бөгөөд үерхэх санал тавьж хариуг нь 7 хоногийн дотор өгөөрэй гэсэн байлаа. Удалгүй чимгээгийн утас дуугарч яаралтай эмнэлэг дээр аавынх нь бэмүү байна гэх дуудлага ирэхэд чимгээч гүйхээрээ гаран явлаа. Энэ өдрөөс хойш 2-3 хоног тэр хичээлдээ ирсэнгүй. Уцаар нь залгахаар холбогдох боломжгүй гэх хариул өгнө. Нэгэн өдөр ангийн багш нь ангид нь орж ирээд "За хүүхдүүдээ, багшд нь маш муу мэдээ байна. Чимгээ маань автосолд орсон байна. Би энэ муу гэмтлийн эмнэлэг дээр байгаа гэж ээж нь өнөөдөр л надад мэдээ хэллээ." Саруул энэ мэдээнд үнэхээр цочордож хэсэг бүх зүйл зогссон мэт санагдан хөшин сууж байгаад гинт ангиас гүйн гарав. Ангийн багш нь араас нь дуудсан боловч тэр сонссон шинжгүй гүйлээ. Хаврын өр ороод ганцхан дөрөв хувцастайгаа явхад мэдээж гадаа жиндүү хүйтэн байсан ч Саруул гадуур хувцсгүй гэмтлийн эмнэлгийн зүг гүйн. Тэрээр үүдэр нь ороод хаашаач явхаа үл мэдэн ийш тийш тойрон эргэлцээр таарсан сувилагч асрагч нараас найзынхаа нэрийг асуусаар арай гэж байгаа тасгийг мэдэж үүдэнд нь очсон хэдийж түүнийг оруулсангүй. "Сайн уу? Энд чинь Саруул мөн үү? Ямар том охин болоо вэ?" гэх эмэгтэй хүний дуу сонсогдоход эргэж хартал чимгээгийн ээж зогсож байлаа. Саруул толгойд охин "Чимгээ маань яасан юм бэ?" Чимгээ нь яаралтай хагалгаанд орсон. Өнөөдөр ухаан орж чамайг л хамгийн түрүүнд асууж байлаа. Даанч их чинь дугаар их чинь мэдтгүү. Аргагүй ирэхэнд багшид чинь дуулгасан. Чи дуулаад л хүрээд ирв үү? "Тийм ээ. Би энэ гайгүй юу? Би уулзаж болох уу?" Аав нь орчихсон байгаа. Бид хоёр ээлжлээд л хараад байна. Уг нь эмч хагалгаа амжилттай болсон айх зүйл байхгүй гэсэн боловч их чинь нэг л айгаад болдгүй. Охиноо харахаар л өрөвдөд байх юм. Тэр хөөхөн царай зүс арайчтэй. Би тэр үед яах гэж түүнийг дуудав та. Зүгээр л хичээлээ тараад гэртээ ирсэн бол юу гэж ийм юм болох вүлээ дээ. Бүгд миний буруу. Миний л бодлогогүй үйлдэл гэж нулимс туслуулан уйлахад Саруул түүнд хурж аргадах гэсэн боловч чадсангүй. Удалгүй аав нь гарч ирэн ашгүй чи хүрээд ирвүү. Чамайг л сэрсэн цагаас хойш асуулаа. Миний дөө эмнэлгийн хувц өмсөө чимгээ дээрээ ордоо. Саруул толгойд охин эмнэлгийн халаад малгайг өмсөөд түүний хэвтэж би өрөөрөө ороход түүний төсөөлж байснаас ч илүү нүд халтран байсан нь Саруулыг бүрч цочролд оруулав. Чимгээ толгоогоо ч эргүүлж чадахгүй байв. Түүний хоолой маш аяархан сонсогдно. "Хин бэ? Аав уу?" Саруул дуурч чадалгүй уйлна. "Уйлж байгаа чинь надад маш сайн сонсогдож байна шүү Саруулаа. Намааг өрөвдөд уйлаад байгаа мó? Би тийм амар харагдаж байна уу?" "Үгүй дээ.
Уучлаарай. Зүгээр л чамайг ийм байдалтай байгааг чинь өнөөдөр л мэдсэнд яагаад уучлалт гуйгаад байгаа? Алуу, наашаа ойртоочтой. Би чамайг хармаар байна. Саруул түүнд дөхөн ирлээ. Миний хөөрхөн найз яагаад ийм хөөрхөн болчихсон? Нэрээ болдохыг яасан? Чи хариуг нөгөө юу? Би чамайг байхгүйд яаж хариуг нөгнө гэж чамаас асуухгүй ганцаараа шийдэж чадна гэж үү? Би чамаас ганцхан зүйл гуй. Тих үү? Чи заавал зөвшөөрөн шүү. Чимгээ чи яагаад байгаа юм бэ? Чи удахгүй хөл дээрээ босон штэ. Сургуультаа явна. Тэр үедээ гуймаар байгаа зүйлээ гуй. Чимгээ хэсэг чимээгүй болно нүдэ анихад түүний нүднээс нулимс урсна. Ойлаад байгаа мó? Яагаад ойлаад байгаа юм те? Битгий уйлал та. Ингээд нулимсыг нь арчиж өгөхөд тэр нүдэнээ магадгүй би хичээлдээ явахгүй ч байж магадгүй. Дахиж чамтай уулзахгүй ч байж магадгүй. Яагаад ийм муухай юм яриад байгаа? Чи миний нэг тал. Гэтэл яагаад чи байхгүй болно гэж би чамд магадгүй гэж хэлсэн шүү дээ. Би сүхэд маш их хайртай. Чи тэрийг маш сайн мэдэж байгаа. Би түүнийг өөр хүнтэй үерххийг цаашлаад амьдрахыг нь ч хармааргүй байна. Тиймээс хэрвээ би энэ орчлон дээр үгүй болчих юм бол чи заавал сүхэтээ миний өмнөөс үерхэж өгөөч гэж гуйж байна. Энэ миний чамаас хүсэх эцсийн бөгөөд цоор ганц хүсэл. Чи үүнийг минь заавал биелүүлж өгөөч дээ. Үгүй чимгээ. Чи гаарна. Чи өөрөө сүхэтээ үерхэж болно штэ. Би та хоёрыг нийлүүлээд өгье. Би чаднаа. Үгүй. Сүхэ чамд хайртай. Сүхэ хизээч чам руу хардаг шгэ тэр харцаар над руу хардаггүй. Түүний сэтгэлд чамаас өөр хүн байхгүй. Тиймээс чи надад амлаач. Тих үү? Үгүй. Би чадахгүй. Яагаад ч үгүй гэж толгоос ихсэрхэд би чамаас гойж байна. Надад амлчих тих үү? Ингээд болттой гараа арай хинзөөж түүний чихчий хуруунд өөрийнхөө хурууг хүргэв. Саруулч уйлан толгоогоо сэгсэрсээр чимгээ нүдэ анихад хажуу залгаатай байсан зүрхний аппарат чангаас чанга дуугарч эхлэв. Саруул сандран эмчээ гэж дуудахад чимгээгийн ээж аав, эмч совилогч бүгд гүйлдэн орж ирэв. Совилогч асрагч нар Саруул болон чимгээгийн аав ээжийг өрөөнөөс гарахыг шаардсан гадагш гаргалаа. Юу олчих вэ? Зүгээрээс охин маань яачихсан юм бэ? Чи юу тэрэнд минь хийчих вэ? Ингэж ээж нь Саруул руу уйлан дайрахад аав нь түүнийг хориглон охин минь өгөж байгаа юм шиг бити аашлаад бай. Тэгэд чи энэ охин юу хийнэ гэж харин яагаад гинт ийм зүйл болчихсон юм бол тэрийг л бод. Ингээд түүнийг өөртөө татав. Гурвуул яахаа мэдэхгүй хоёр тийш холхилдон цаг хэрийн дараа эмч совилогч нар бүгд гарч ирэв. За, юу болсон бэ? Охин минь яасан? Уучлаарай. Бид охиныг тань аварч чадсангүй. Чадах бүх арга хэмжээг авсан боловч тэр тиссэнгүй. Уучлаарай гэж хэлээд бүгд явлаа. Ойрдоо тавин ээж нь уйлахад аав нь цонхны дээргээ зогсон мэгшин уйлж байгаа харагдав. Саруул яаж чадалгүй хий дэмийл уйлсаар тэр үнэндээ огт итгэж өгсөнгүй. Саяхан л энийгээд хамтдаа алхаж гүйж байсан найз нь энэ хорвоогоос үрд алга болчихсон гэдэгт итгэж ч өгөхгүй байлаа. Бүх юм чамаас боллоо. Чи яах гэж ирсэн? Чи ирээд л миний охиныг үгүй хийчихлээ. Миний охин зүгээрээс. Яагаад миний охины амийг авч байгаа юм бэ? Миний охин чамд ямар гэм хийсэн? Гэж түүнийг цохон уйлахад Саруулын аав эсэргүүцсэнгүй чимээгүй л зогсно. Игчээ, та одоо болооч. Саруул ямар буруутай юм? Тэр чимгээд бүхнээс илүү сайн ханддаг байж яагаад түүнд буруу зөвлөх юм гэж ингээд ээжийг нь сүхээ цааш түлхэн унгаав. Саруул юу ч хийж чадахгүй зогсноо тэндээс уйлан гүйн гарахад сүхээч Саруулын араас гарав. Би одоо яах юм бэ? Миний охин яаж байгаа юм бэ? Ийм эрт ээжийг орхиод явчихаар ээж нь яах юм бэ? Яаж амьдрах юм? Хин өглөө бүр намайг үнсэж, хамт дэлгүүр хийсэж, надад эрхэлж, миний ээж хөөрхөн шүү гэдэг үгийг хэлхий. Ээж нь ингэж уйлан хэлэх үг бүрийг нь аав нь чимээгүй сонсон зогсно. Саруулаа, хөөе, чи хааж гад байгаа юм бэ? Чи яах гэж ирсэн? Чи яах гэж ээжийг нь түлхэж унгааж байгаа? Тэр хүнд ямар хэцүү байгааг мэдчихээн нү чи? Жохон ч гэсэн түүний сэтгэлийг засахын тулд би зодуулахад ч бэлэн байсан. Яах гэж ирж байгаа?
Тэрээр гаран дах түүний хүрмийг өгөөд энэ хүүтэн чамайг даарчих юм болов уу гэж бодсондоо л гадуур хувцсыг чинь барай ирсэн. Тэгээд чи энэ нэгч яхаараа чамайг зодох ёстой. Чи чимгээг ямар алжчихсан юм уу? Хинд ч ямар ч буруу зүйл хийгээгүй байж бусдын өмнө буруутай юм шиг зан гаргаж сайн хүн болох гэдгээ одоо бойл. Тийм зан гаргалаа гэд юу ч хочихгүй. Эцсүүлд нь чи хохироод л үлдэнэ. Ийм зүйлийг багч гисэн ойлгож байгаач чи юугаач мэдгүй жоохон хүүхэд биш шүү дээ. Одоо бид 18 нас хүрж их сургуульд орж том хүн болно. Тийм байхад яагаад ингэж байгаа? Чи хамгийн хайртай хүнээ алдаж үзсэн юм уу? Бүр өөрийнхөө нүдэн дээр багаасаа хайрлаж тоглож өссөн найз минь дөнгөж сая миний нүдэн дээр үхчихлээ. Хитгэн минутын өмнө над руу хараад хэвтэж байсан хүн одоо энэ ертөнцийн дээр байхгүй болчихлоо. Тийм ээ. Чи юугаач мэдэх вүлээ дээ. Гадуур хувцсыг минь авчирч өгсөнд баярлалаа. Одоо яв. Би чамайг хармааргүй байна. Би чамайг ерөөсөө ч ойлгохгүй. Өнөөдөр хит хитэн хичээлдээ суугаагүй. Нимагаас хичээлээ нөхөрөө би явлаа. Ямар нэгэн тэнийг зүйл битгий хийгээрээ дээ. Чимгээ чамайг өөрийнхөө амьдрч чадаагүйгээс илүү сайхан амьдраасаа гэж хүсэх байсан биз гэж хэлээд гадуур хувцсыг нь түүнд нүмергэж өгөөд өөрөө явлаа. Цонхны гадна байх хоёр найзыг нулимс туслуулан харж зогссон Саруул үнэхээр чимгээ намайг сайхан амьдраасаа гэж хүсэх байсан болов. Хэрвээ тэр хүссэн бол би яагаад ингэж амьдрч байгаа юм бол? Би яагаад ингэж амьдрах ёстой гэж би юу буруу хийсэн? Чимгээ би сайхан амьдрмаар байна. Би ч бас жаргамаар байна. Хүнээр хайрлуулж, үр хүүхэд гаргаж хүн шиг амьдрмаар байна штэ. Энэ нохоо амьдралаас гармаар байна. Гой, чи аль хэдийн өгсөн амьд үлдсэн нь жаргах хэрэгтэй эцтэй гэж чангаас чангоорлон уйллаа. Удалгүй буудлын өрөөний хаалга тогшох чимээ гарлаа. Уучлаарай, та зүгээр үү? Зүгээрээ хажуу өрөөнөөс ч дуудлага ирсэн юм а. Чанга чимээ бити гаргаарай гэд ойлголоо гэж хэлэхдээ хоолоо зангируулан хэллээ. Яг үнэндээ түүнд халуун тэврэлд сэтгэлийг нь онгоотол ярилцах хүн хэрэгтэй байсан юм. Тэр цонхны цаанаас гэлэлзэн харагдах хотыг харан суухдаа тэр дээр юу байдаг бол амьдрал байдаг болов. Тэнд очсон бүх хүмүүс энэ амьдралдаа учирсан гомдлоо дарж жаргалтай амьдарч чаддаг болов. Би амьдралаа дахин эхэлмээр байна. Өглөөний нар түүний нүүрэн дээр тусгаад тэр орон дээр биш газар ор налан унтсан байлаа. Нүүр гараа угаан хувцас солин өмсөөд төрөөдөө болцсон цагтаа амжих гээд гүн гаран үүдэн дээр ирж ресепшнд тооцоогоо өгөх гэтэл таны өрөөний тооцоо хийгдсэн шүү. Юу гэнэ? Би төлбөрөө төлөөгүй штэ. Манай буудалсан залуу өглөө эрт явахдаа таны өрөөний тооцоотой хамт хийчихсэн юм а. Тийм үү? Ямар хүн байсан бол? Нүдэнд дулаахан өндөр шар залуу байсан. Их царайлаг байсан шүү гэж инээмсэглэхэд Саруул толгой дохин буудлаас гарлаа. Түүнийг үүдэнд төрөө хүлээн зогсож байлаа. За сайхан амарсан уу? Өнөөдөр хоёлаа их л ажил амжуулна да. Сайхан, та сайхан амарсан уу? Та ямар нэгэн сураг ажиг олоо юу? Үгүй дээ. Гэхдээ өглөө их л золбоотоос ирлээ. Цаанаасаа л бүх ажил бүтэх юм шиг санагдлаа. Чиний царай харин сайнгүй харагдаж байх чинь. Буудалхаар яаж ч амарсан болох вүлээ дээ. Аргагүй. За явцгаая гэж хэлэн хөдөллөө. Хотын төвөөс зайдуухан орших баян хошууд дөхөн ирэхэд хаана эцэс төгсөөл нь байгаа юм гих их айлууд. Уул даван хүртэл буусан байх нь тэдэнд эрэл хайгуул хийхэд хэцүүхэн санагдаж байлаа. Хөөх аха, хоёлаа ийм их айлуудаас яаж олох вэ? Олноо миний дөө, олон шүү. Харин хоёлаа яаж хаанаас эхлэх вүлээ л гэдэг байна. Аав чи одоо хүртэл арх удаг хэвээрээ байгаа бол энэ хавийн архичд андахгүй л байх ёстой. Тэгэхээр тийм хүмүүсээс эхэлж сургалах уу? Аав минь одоо ч гэсэн архиус явж л байгаа ах та. Хөөх юм уу ээж минь юу хийж байгаа бол? Муу аав ээжийгэж би их л зовоож байна да. Хоёлаа да бас нэгэн хайх арга байна. Хороогоор орж аав ээж чинь нэрийг хэдий үед нүүж ирсэн гэж сургалвал бас олдож магадгүй. Наадах чинь харин болж байна шүү хаа. Гээд хит хитэн хороо орж аав ээжийнх нь нэр болон нас хэдийд нүүж ирсэн гээд мэдэх бүх мэдээллээ хэлэн сургалсан ч тийм хүмүүс манай хороонд байхгүй мэдэхгүй гэсэн хариу сонссоор 10 дугаар хороонд ирэн тэнд ажилдаг хүмүүсээс сургалахад сайн уу? Саруул мөн үү гэх баргил эр хүний хоолой сонсогдлоо. Намайг энд таньдаг хэн байдаг вүлээ гэд эргэн харвал түүний зүрх сэтгэлд тодоос тод үлдсэн анхны хайр нь болох болд хуйг байлаа. Яг л тэртех 10 хэдэн жилийн өмнөх тэр дүр төрхөнд хിവэрээ илүү ч царайлаг болсон мэд санагдана. Гүй чи чинь болд хуйг уу?
Энд юу хийж аваа лээ? Тийм ээ. Саруул мөн байх нэ. Яг л хിവэрээ шүү. 10 жилдээ цалигсан хоолойтой охин байсан бүр яг шүү. Би засаг дарга байна. Алуу, миний өрөөнд ороод ирээч. Гээд Саруулыг дагуулan өрөөндөө орууллаа. Түүний өрөөнд орохдоо л амжилттай яваа гэдг нь харагдаж байлаа. Түүнийг дөрвөлжин ширээний хажуу бодон дээр суулгаад цай уух уу, кофе уух уу? Би зүгээр л бүлээн ус л ууя. Гэхэд болд хоёыг толгойд охин түүнд аяг бүлээн ус хийж авчирч өглөө. За тэгээд амьдрал нь сайн уу? 10 жилээ төгсөөд л холбоо тасарсан шүү дээ. Нөхөр хүүхэдтэй болсон уу? Саруул толгоос ихсэрч үгүй одоохондоо ганцаараа л байж байна. Харин чи би хүнтэй суусан. Охинтой болсон. Тийм байх нэ. Мэдээч шүү дээ. Гэр бүлд нь аз жаргал хүсье. Баярлалаа. Чамайг сүүлд сонсох нэ. Америк явсан л гэж сонссон. Тийм ээ. Тэгсэн. Тэндээ байж байгаад ирсэн хэрэг үү? Тэгсэн. Ингэж асуулт бүрийг нь богино үгээр хариулна. Болд хоёрч энэ тухай ярих дургүй байгааг нь анзаарсан тул дахин асуусангүй. Энд ямар хэрэгээр яваа илээ? Би сая чамайг хараад мөн үү биш үү гэж бодсон ч тэр цээлгийн хоолойг сонсоод яг мөншгөл санагдсан шүү. Гэж энэхтэн Саруул уруулах хөдөлгөн инээсэн болов. Би энд харин хүмүүс хааж ирсэн юм аа. Тийм үү? Манай хороонд амьдардаг юм уу? Нэр нас хүйс юу хийдэг гэд хэлээд өгвөл би олоод өгч чадах байхаа. Гэхдээ энэ хороонд өчнөө мянган хүмүүс айл өрх байгаа. Нэр нас нь давхцаж болох юм. Манай хороонд амьдардаг л бол би олоод өгч чадах байхаа. Тийм үү? Ямар сайн хэрэг вэ? Маш их баярлалаа. Би чамд мэдээллүүдийг нь үлдээчгээ. Бас өөрийн дугаараа ингэснээ өөрийгөө дугаар байхгүйг сая л санаж төр байж байгаарэ гэд өрөөнөөс гарan төрөө ахаа би Монгол дугаар аваг байгаамаа. Таны дугаар хэд илээ? Гэхэд төрөө түүнд дугаараа хэлж өгөө. Өнөөх дугаарыг болд хоёрт бичиж өгөн мөн аав ээжийнхээ мэдээллийг бас өөртөөгөө хамгийн сүүлд хонхны баяраар аав ээжтэйгээ ахуулсан зураг хавсарган үлдээв. За би ингээд явъя да. Саруулаа ингэж асууж болохгүй байх л да. Гэхдээ хоёулаа хамт тэгж байгаад хоолнд орж болох уу? Хуучнаа дурсаад жоохон сууя л гэж. Би ойртоо их завгүй байгаа учраас хараахан боломжгүй баха. За тэгвэл энэ миний нэрийн хуудас хэрэгтэй зүйл гарвал ярьж болно шүү. Хизээч хамаагүй залгаарай. За тэгнэ. Баяртай гэж хэлээд нэрийн хуудсыг нь халаасандаа хийн явлаа. Төрөөтэй хамт хорооноос гарч машинд нь суухад сая л нэг Саруул урт амьсгаа аавна. Тэр минь үнэхээр сайхан харагдаж байна. Бас сайхан ч амьдарч байгаа юм байна. Хамгийн сүүлд чамайг тэр газарт үлдээгээд явахдаа ямар их сэтгэл шимширч байсан гэж санана. Би чамайг үүрт сэтгэл зүрхэндээ дурсан сандаг байсан шүү. Ингэж бодохдоо зэрэгсэн болдгоёхтой хамгийн сүүлд таарсан тэр дурсамжаа санав. Саруулаа, чи яагаас үхвэдэ үерхэж гисэн бэ? Би чамайг тэрэнд хайртай бүр сайн ч биш гэдгийг сайн мэднэ. Тэгээд ч чиний хамгийн сайн найзын хайртай залуу биш гэж үү? Саруулаа, чи нэг юм дуграач дээ гэж түүний биеийг сэгсэрхэд би түүнд хайртай тэгээд л болоо. Өөр юу хэрэгтэй? Тэгээд ч би маргааш Америк явахаар болсон. Тиймээс намайг март. Зүгээр л Саруул гэдэг охиныг үүрт сэтгэлээсээ арчиж хай. Би ерөөсөө юу ч ойлгохгүй байна. Яагаад чимгээгийн гэр бүл чамайг Америк руу сургуульд явуулж байгаа? Охиных нь хайртай хүүгэнтэй хамгийн сайн найз нь үерхэж байгаа гэдгийг мэдсээрэж хонхны ураар эрэхтэй чамайг загнаж зэмлэж байсан. Чи найзаасаа ичгүй байгаа мó? Найз чинь хэдийн нас орсон ч гэсэн найзынхаа сайн хүүгэнтэй үерхэж болдгийм үү? Ямар санаатаагаар миний охины бүх зүйлийг булааж байгаа юм бэ гэж чимгээгээ ээж чам руу уурлаж хашгирч байхыг би маш сайн сонссон. Гэтэл тэд гинтэл сайн хүн болж үжиглэж чамайг Америк руу явуулж байгаа нь надад сонин санагдаад байна. Чи зүгээр л эндээ үлдчих. Тих үү? Би чамайг надтай үерхээж гэж гойхгүй. Зүгээр л нүдэнд минь ил харагдаад явж байхад болно. Би чамаас гуйж байна штэ. Ингээд өвдөг дээрээс хөрөн түүний өмнө сөөгдөв. Тийм ээ, чиний зөв. Ээж нь ирээд надаас уучлалтгүйсэн. Намайг уучлаарай. Би буруу бодож явж гмээ цайруулахын тулд бид чамд ингэж л тус болж чадах нь. Чимгээг бид ах руу нь Америк руу явуулж сурах гээд сургууль байх байрыг нь хүртэл бэлдчихсэн байсан. Зүгээр л тэр зүйлийг дэмий хайж байхаар охиныхоо бүх сэтгэлээ зориулж чин үнчээр найзалж байсан найзад нь шилжүүлж өгсөн дээр гэж бодогдсон. Ээж аав нь ингэж хэлсэн. Тэр хүмүүст хар буруу санах юу байгаа гэж би явлаа. Чи намайг мартаарай.
Гуйж байна гэж хэлээд түүний гарыг түлхэн асгарах аадар бороонд норонгүй. Байрныхаа орцонд орон сэмхийн түүн рүү харвал тэр бороонд цөгрөн суусан хിവэрэл байлаа. Очоод тэрмээр байвч байдлыг улам бүр дордуулах юм шиг санагдаад чадсангүй. Ингээд л маргааш өглөө тэр нисэх онгоцны буудал дээр гэр бүлийнхээ хамт мөн чимгээгийн аав ээж сүхэгийн хамт бүгд ирсэн байлаа. Ээж нь нулимс унгаж байсан ч охинд нь ийм сайхан боломж олгосон чимгээгийн ээжэд баярлсан талархснаа илэрхийлэн зогсоно. Над руу очоод холбоо заавал барин шүү. Би чамайг эрен эртэл чинь заавал хүлээнэ гэх сүхэгийн сүүлийн үгс. Маа миний охин, гар тэгшинд хийчих их чухал бичиг баримт байгаа. Миний хүү заавал өгөөрэй. Чамайг Америкт очиход чимгээгийн ах төрөөнд тосоод л аавна. Наадхаа сайн андигнэн шүү гэж хэлээд цагаан цаасаар хэд давхарлан боож скотчдсон дөрвөлжин зүйл байлаа. Тухайн үедээ бичиг баримт юм бол зүгээр л өгчихгүй, ингэж их нимбалж боосон нь ямар учиртай юм бол гэж бодсон хэдийж хар санаагүйгээр инээмсэглэн "Тэгнэ, би заавал түүнд хүргэж өгөх болно. Та бүхэнд маш их баярлаж байгаа шүү" гэж тэдэнд хэлээд аав ээжтэй охин нь эрдэм ном сураад ихийг бүтээгээд ирнэ гэж хэлээд онгоцондоо суухаар хайртай бүхнээсээ хагцсан нулимстай нүдэрээ эргэн харан явлаа. Бүртгэлийн хэсгээр орон цааш явав. Ингээд л саруулын онгоц нисэх онгоцны буудлаас хөөрн нисгээд саруулын ээж нулимс унган сүүний дээж өргөн үлдэнэ. Харин чимгээгийн ээж ихэд сэтгэл хангалуун байгаа нь харагдана. Ингээд л хэдэн цагийн нислэгийн дараа саруул ирэх ёстой газраа ирэн онгоцноос буун Америк элчингийн шалганаар ороход Монголоос илүү түүнийг нэг бүрчлэн шалгаж гар дээш ачаа гэд бүгдийг нь шалгасаар л түүний гар дээшэнд үл мэдэгдэх зүйл байна гэдгийг илрүүлж хид хідэн хүмүүс түүнийг тойрон хүрээлж үнэрч нохой хүртэл авч ирсэн байлаа. Ингээд л тэр цаасанд бодолтой зүйлийг задлан үзэхэд нунтаг цагаан зүйлс маш их хэмжээтэй байлаа. Тэр даруй саруулыг баривчлан авч онгоцны шалганы түр хорих газарт авчирч түүнээс байцаалт авахар Монгол хэлмэрч авчран мэдүүлэг авч эхэллээ. Саруул маш их айж сандран харь орны хилд аммагц ийм зүйлтэй учирсан тул уйлахаас өөр зүйл үл хийж чадна. Монгол хүн хармагц баярлан "Ашгүй, та Монгол хүн үү? Энд юу болоод байгаа юм бэ? Би ойлгохгүй байна. Намайг авраач те. Надад туслаач" гэж түүнээс аврал ирэхэд "Би танд чадах хэмжээгээр туслахыг хичээнэ. Гэхдээ чи ямар зүйлд орооцолцсноо мэдэж гин үү? Бүх зүйлээ үнэн зөвөр хэлнэ шүү. Ойлгосноо" гэж айж мэгдсэн саруулыг тайвшруулахыг оролдоно. Ингээд байцаагч гаднаас орж ирэхэд хэлмэрч дахин түүнтэй үг дуурсангүй. "Та энэ зүйлийг юу болохыг мэдэж гин үү?" "Үгүй, мэдэхгүй байна. Тэгвэл ямар учиртай үнийг хэлд авуулаа авчирсан бэлээ?" "Би мэдэхгүй. Зүгээр л манай найзын ээж нь өгч явуулсан. Бичиг баримтал гэж хэлсэн штэ. Чухал учраас гарц өнгөндөө хийгээд сайн хадгалаарай л гэсэн." Энэ бол Америк нэгдсэн улсад хориотой байдаг мансууруулах бодисны нэг төрөл зүйл. Мөн энэ хэмжээ бол маш их хэмжээнд тооцогдно. Хилээр гарах гэж байж хин юу өгч байгааг шалгаж авч гараагүй таны л буруу. Саруул ихэр татан уйлж "Мэдэхгүй. Би юу ч мэдэхгүй штэ. Би зүгээр л түүний хэлснийг л дагсан төдий." Ойлгохч багдам тийм зүйлтэй учирч харь оронд 10 жил хорихайлаар шийтгүүлж хоригдож ирсэн түүнд болтгоёхтой уулзах үнэхээр ичгэвтэр зүйл байсан биз. Өөрийг нь шоронд орсныг мдээгүй байгаад л баярлаж байлаа. "За ахын дөө, одоо хаач гоёлаа. Аха, таныг төрөө гисэн үү?" "Тийм ээ. Яасан миний дөө? Хэрвээ чимгээгийн ах мөн бол яагаад надад туслана гэж. Бас тэр хүн Америкт компанитай маш амжилттай яваа гэж сонссон. Энд юугээд л таксийн жолооч хийгээд явах хэлээ дээ" гэж бодон "Зүгээрээ нэг танил хүнтэй минь адилхан нэртэй. Та доороо дүүтэй юу?" "Тийм ээ, байгаач гэжтэй. Бид бүр жоохон доол салсан л да." Тийм үү. Энэ их өмнөтэй газар хаа байгаа гэж хоёлаа хайх үлээ дээ. Таач бас эртгээ ажиллаа бодсон дээр байх. Миний дөө, ямар ч зүйлд гарах гарц гэж хизээд байдгийн. Ямар нэгэн зүйл рүү унлаа гэхэд тэр унсан сэг рүүгээ тэмүүлэхэд гарч чаднаа гэдэг үгийг үргэлж санаж аваарай. Хизээч замаасаа буцаж болохгүй. Хоёлаа өнөөдөр ингээд дуусгасан ч маргааш үргэлжлүүлээд хид хідэн газраар хайвал олдох баха. Ингээд миний дөө дугаар авахгүй мүү? Төрөүний тэр найз чинь ямар нэгэн хил дуулвал ахруун залгана. Тэгээд би чамд хэлэх гэхээр чамтай холбоо барьж чадахгүй болчих гээд байдаг. Нэрээ тийштэй та тийм газар руу дөхүүлээд өгөөч. Нөгөө буудлын ойр хавд байдаг болов уу?
Энэ зам зуур зөндөө байгаа. Хойлоо замаасаа аваад ахын чамайг буудлын руу хүргээд өгье. Танд маш их баярлалаа. Танихгүй хэрнээ ингэж хүн тусалдаг хүн байх гэж. Гэтэл таньдаг байж хорлох гээд явдаг хүмүүс ч бас байх юм. Хорвоо гэхээр үнэхээр эсрэг тесрэг тойлд орших юм да. Замаараа дугаар худалдан аваад буудлынхаа үдэнд ирлээ. За миний дүү ингээд ордоо сайхан амраарай. Аятайхан хоол унд авчи дээрээ. Ах нь маргааш дүүдээ гэрийнхээ сайхан хоолыг хийж авчирч өгнө. Яах гэсэн бэ аха? Тэгэж танд төвг удаад хэрэггүй илгүү дээ. Зүгээрээ манай эхнэрийн гарын цовинч янз нь шүү дээ. Тийм гэж үү? Монгол хоолооч үнэхээр сансан шүү. Хүний нутагт явхаар тэр тусмаа монголоо гихцүүл их л өгүүлэгддэг юм байна лээ. Ээжийнхээ гарын цайг нэг сайхан очлоод луух юмсан гэж хэлснээ нулимсаа арчгаад ээжигээ санаа юу? Аргагүй дээ. Удахгүй ахын заавал уулзуулнаа. Та үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа. Надад ингэж их тусалж байдаг. Ямар азар тантай таарсан юм бол? Ах нь ингэж л тусалж өөрийн болон хайртай хүмүүсийнхээ нүглийг багч болов нэмэглэх юм болов уу гэж. Гэхдээ тэр хүнээс л бүх зүйл хамаарах бах та. Ямар хүнээс? Нэг хүн бэ. За үг олдож өхөр холтлоо. Миний дүү ороод сайхан хоол идээд амар. Ах нь одоо хид хідэн хүн авчгаад хайрлаа. Саруулж өнөөх буудалдаа орж ирээд өнөөх л өрөөгөө захиалан орлоо. Энэ шүнж бас бүх зүйлээ эргэцүүлэн бодлоо. Хин хаан хурж зогсох бол аав ээж минь намайг хараад яах бол би цаашдаа яаж амьдрах бол гэсэн түмэн бодлоод түүний толгойд эргэлдэн түүнийг улам бүр зовоож байлаа. Тэр энэ шөнө Америкт өнгөрүүлсэн хар бараан өдрүүдэд бодон өнгөрөв. Мөхөл бүтэн 10 жилийг хайр оронд, хайр шоронд орон ээж аав илгэн түмнээсээ хол хамаг залуу насаа өнгөрөөсөн нь энэ юм. Түүний шоронгоос гарах өдөр хинч тосож авсангүй. Хамгийн сонин зүйл нь түүнийг шууд Монгол руу буцаах байх гэж бодсон ч зүгээр л шоронгоос гаргаад л орхичихсан юм. Хаана байгаа, хаашаа явхаач үл мэдэх газар ганцаар алхна. Хаашаа л харна зүс бараа огт хараагүй хүмүүс, урд хожид харагдаагүй өндөр барилга. Хаашаа явхаач үл мэдэн нэгэн гудмаар алхан явхад гой ганган хүүхнүүд богино банцлаар гангарч үсээ задгаалсан байхаажээ. Нэг алхаад л нэг эмэгтэй эр хүн рүү шилэрсэн харсаар харах нь түүнд ихэд жихүүдээс хүргэм харагдана. Хоноглох газар хай явсаар нэгэн газар ирж өрөө захиалан ороход буудлын эзэн бололтой нэгэн бүдүүн хар эмэгтэй түүн дээр дөхөн ирээд "Чи ажил хийх үү? Чамд ажил хэрэгтэй юу?" гэхэд саруул юугэн ч үл мэдэн толгой дохино. "За тэгвэл намайг дагаад яв" гэд өнөөх буудлын нэгэн хаалга руу ороход доош буух шат харагдлаа. Өнөөх шатаар уруудан орвол энэ тэнхүү хүүхнүүд айлгуудан инээхэн сонсогдож тамхины утаа хоолоо хорсгон байлаа. Саруул дотроо яавч олигтой ажил биш байна гэж бодсон хэдийж тэр үнээс цугтаад очих газар хандах хөнгөн учир аргачгүй түүнийг даган явсаар мохрын өрөөнд ороход уртаас урт хар шулуун үстэй том алаг нүдтэй боровтор царайтай хүүхэн түүнийг угтав. "За Белла, энэ хүүхнийг хувцлаж царай зүсийн тордоодох" гэхэд өнөөх эмэгтэй саруулыг дээрээс доош нь гүйлгэн хараад жажилж байсан бохоо өмнөө байсан ширээнийхээ буланд наан үлдээгээд "Ямар ич шидтэй хүүхэн гээч нь вэ? Ааз бололтой тийм үү? Манай эрчүүд ч та нарт дуртай шүү. Ойлголоо. Асуудалгүй" ингэж хэлэн түүнийг тойрон алхлаа. Өнөөх эзэн авгаа явахдаа "За чи сайн ажиллаад байвал мөнгө их олно. Үйлчлүүлэгчээс халаасны мөнгө авах юм бол чи тэрийг өөрөө авч болно. Харин чиний төлбөрийн 90%-ийг би авч 10%-ийг чи аавна. Ойлгож байна уу? Ямар ажил хийх гэж байгаагаа мэдж байгаа үсттэй" гэхэд саруул итгэлгүйхэн толгой дохлоо. Мэдээж тэр маш сайн мэдэж байсан юм. Монголоос ирэхийн өмнөхөн тэр сүхээд охин биеэ алдсан байсан юм. Тэр үргэлж өөрийгөө харааж цөхөж байсан ч энэ удаа л ядаж охин биеэ элэг нэгт хүнд өгсөндөө баярлаж байлаа. Эхэндээ түүнийг авах хүн том баг байсан юм. Бусад хүүхнүүд байнгын үйлчлүүлэгчтэй бас дээрээс нь түүнийг бодвол туршлага ихтэй учраас эрчүүдээ өөрсдөдөө татаад хэр барагтай саруулд боломж олгох нь ховор байв. Нэгэн өдөр Белла түүнд хандан "Сара, чи үүнийг сайн хийж байж л мөнгө сайн олж нутаг руугаа буцах мөнгөтэй болно. Тэгэхийн тулд одоо л чи задарч өөрийнхөө биеийг наад ичимхий зангаа хаях хэрэгтэй. Чи мөнгө олохыг хүсэхгүй байна гэж үү? Эсвэл зоригч нь хүрэхгүй байна уу?
Үнэхээр зоригчин дутаж байвал 2 хундаг виски муу коньяк татаж болно. Тэр үед чи юу л бол юу хийхээр болж чадна шүү. Ингэж зөвлөгөө өгсөн нь Саруулыг өдөр бүр арх уух нэгэн шалтгаан болсон юм. Тэр баг багаар бие барихаа болж бусдынхаа игнэнд нэгдэж байлаа. Үйлчлүүлэгч ихтэйч болж байнгын үйлчлүүлэгчтэй болсон юм. Шүн бүр уйлж ээж аав эх орноо санана. Нутагтаа очихсан аав ээжтэй өнсөөлж байна гэж өдөр бүр зүудлэн сэрнэ. Нэгэн удаа түүний үйлчлүүлэгч монгол хүн байлаа. Энэ хар бараан өдрүүдийг бүхэл бүтэн 2 жил өнгөрөөсний дараа түүн дээр монгол хүн ирсэн юм. Хэдий түүнийг хараад баярлаж байсан ч түүнээс маш их хичээж байлаа. Уучлаарай, чи монгол уу? Үгүй. Тэгээд хаанах гэж монголол байна да. Тийм байсан чи яах гээ? Монгол гээд надтай унтахаа болох уу? Би монгол охин ингэж аваад үнэхээр хэцүү санагдаж байна. Би энд сурдаг оюутан хүн л дээ. Сургуулийнхаа найзаас чиний тухай сонссон. Манай нэг хуурай ах байдгийн. Тэр чамд тус болж чадах байх. Элчин сайдын яаманд таньдаг хүн байдгаа гэж нэг удаа ярьж байсан. Тэр ах намайг нэг удаа юу ч гуйсан заавал биелүүлж өгнө гэж амласан. Тэр ах чамайг Монгол руугаа буцахад туслах болно. Харин чи энэ ажлаасаа гарах хэрэгтэй. Маргааш би чамайг эсрэг талын гудмын кофе шоп 12 цагт хүлээж бай. Чи энэ ажлаасаа гарч өөрийн гэсэн зүйлээ аван хүрээд ирээрэй. Мэ, энэ мөнгө чи авдаа. Заавал аваарай. Чамд хэрэг болох байх. Ингэж түүнд хуйлсан хэдэн доллар өгөөд түүн рүү нэмсэглэн амжилт гэж хэлээд явлаа. Нэрээ гэж үү? Би үнэхээр ээж аав дээрээ очино гэж үү? Энэ хүн надад үнэн хэлсэн болов уу? Ингэж бодсоор эзэн авгаа дээрээ очлоо. Өнгөрсөн хугацаанд тусалж байсанд баярлалаа. Би ингээд өнөөдрөөс дахин ажиллаж чадахгүй гэж хэлэхэд өнөөх авгаа дургүй байсан ч хажуудайсан олон эмэгтэйчүүдийн дэргэд эсэргүүцэж чадалгүй түүнд зөвшөөрнө. Сүүдэр дагсан амьдрал нь арай гэж гэрэлтэй болох нэ гэж баярлан өнөөх хар бараан гудамжнаас баяр дүүрэн гарлаа. Маргааш нь өнөөх тохиролцсон газартаа ирэхэд залуу ирчихсэн түүнийг хүлээж байв. Заашгүй чи хүрээд ирв. Чамайг эзэн чинь явуулахгүй байх л гэж бодсон. Тийм ээ. Би өнгөрсөн хугацаанд түүнд маш их мөнгө олж өгсөн. Түүнтэй харилцаач сайтай байсан нь тус болсон байх. Харин би нэг л зүйлийг өрчөний турш бодон хонлоо. Юу тэрвүлээ? Яагаад надад туслах гээд байгааг чинь гайхчихсан. Уг нь хүүхэн авах гээд ирсэн ч авалгүй бүр тус болоод явсанд гэхэд түүний яриаг таслан би хэлсэн шүү дээ. Монгол хүнээ хараад харин ирчүүдийн дэвсгэр нэгэн шөнийн 6 төдий байлгамааргүй байсан. Би өөрөө ихч бас дүүтэй хүн. Хүнд туслах тийм гэмтэй зөвлөх хэрэг үү? Үгүй. Зүгээр л миний өнгөрсөн амьдрал тийм ч дардан биш байгаагүй. Надтай уулзаж сайн сансан хүн бүхэн буруу зөвлөрүүл хүргэж өгч байсан болохоор хүнд итгэх итгэлээ алдчихсан гэхүү дээ. Би тийм хүн бишээ. Зүгээр л чамд тусалмаар байна. Хоёлоо одоо манай танил ах дээр очие. Өчигдөр тэр ахтай холбоо барихад чамайг дагуулад ир гэсэн. Бараг болчих байх шүү. Явцгаах уу? Саруулж толгойд охин хамтдаа явцгаалаа. Машинд нь сууж явахдаа сэмхэн өнөөх залуу руу харахад тэнгэрийн элчмэд наранд гэрэлтэж харагдах нь итгэж болохгүй харагдуулж байв. Хэдэн цаг явсны эцэст нэгэн өндөр барилгын урд ирэн зогслоо. Үүдэнд нь Саруулыг бодон дээр сууж байх хэмээгээд өөрөө ресепшндээ очиж ярилцаж байлаа. Удалгүй түүн дээр хурч ирээд "За, хоёулангийнх нь уулзах ёстой хүн одоо ирэх байх. Харин чи өөрт болсон зүйлээ бүгдийг нь үннээр нь хэлнэ шүү." Саруулч дотроо бодон яагаад бүх үннээ хэлэх гэж хэрвээ миний бүх зүйлийг сонсчих бол надад туслахаа болох босоо гэж бодохдоо зэрэгцэн нүдэнд дулаахан өндөр цагаан залууд хэдэн дээр ирээд "Сайн байцгаана уу? Намайг төгсөө гэдэг" гээд Саруулд гараа өгөхөд "Саруул" гэж нэрээ хэллээ. Зэгцтэй гэгч нь бодон дээр суугаад Саруул руу хэсэг харснаа. "За би өчигдөр чиний тухай сонссон. Монгол руугаа буцмаар байгаа гэсэн үү?" "Тийм ээ. Яг яагаад тэр биеийн өвлөгчдийн газар оччихсан бilé? Анх Америкт ямар зорилгоор ирж хэдэн жил болсноо хэлээж." Саруул хэсэг чимээгүй суун хажуу тийш харвал өнөөх залуу яар гэсэн дохоо өгнө. Гэвч Саруул нэг ч үг дуурсангүй. "Яагаад хэлэхгүй байгаа юм бэ? Ямар нэгэн нуух зүйл байгаа мó?" "Үгүй, тийм биш." "Тэгвэл яагаад ярихгүй байгаа? Хэрвээ ярихгүй бол би чамд тусуулж чадахгүй. Инхбатра, чи ер нь зөв хүн авчирсан юм уу?" "Үгүй, уг нь зөв дөө. Чи хэлэлдэ бүх зүйлээ." Гэхэд Саруул юу ч дуурахгүй хэлэхгүй хэвээрээ л суулаа. За бүх юм ойлгомжтой. Би одоо ажилтаа байна.
Би одоо явлаа. Дахин хэрэггүй хүн авчирч миний цагийг битгий өрөөрэй. Ингээд босох гэтэл би үннээ хэлье. Харин намайг нутаг руу минь буцаана үсттэй. Мэдээж штэ. Бидний хайж яваа хүмүүн л бол. Тэр чинь юу гэсэн үг вэ? Зүгээр л тусламж хэрэгтэй хүн яг мөн үл гэж ингээд дахин суудалдаа суулаа. Саруул эхнээс нь бүх зүйлээ үннээр нь нулимстай яран дуусгав. Ингээд саруулыг хэд хоногийн дараа Монгол руу буцаах болж ийм шалтгаанаар саруул эх орондоо ирсэн нь энэ байлаа. Тэрээр энэ шөнө элдв бодол дарагдаж байсан ч бөхөө гих чинь унтаж амраад өглөө босон төрөө рүү холбоо барин уулзгаар болж буудлаас гарахдаа тооцоогоо хийх гэтэл түүний тооцоог мөн л өчигдрийн залуу хийсэн гэлээ. Өөрт нь яг хин гэдэг хүн ямар учраас туслаад байгааг мэдсэнгүй. Түүнийг буудлаас гарахад төрөө хүлээж байх бөгөөд саруул хамгийн түрүүнд түүнийг туслаад байгаа юм болов уу гэж асуухад үгүй тийм зүйл болоогүй. Хэн ч хам туслаад байдаг юм бол гэж зөрүүлэн гайхан асуух нь түүнийг биш гэдгийг баталж байх шиг. Гэвч яг надад хэн туслаад байгаа юм болоо гэж бодсоор төрөөгийн машинд суун хөдлөн явлаа. Хотын төвөөс хотын зах руу төвжрэн явсаар баян хошууны эцсээр ирлээ. Арх уусан согтуу хүмүүс тойрон инээлдэж байгаа харагдана. Тэнд байгаа хүмүүс донд саруул аавыгаа байна уу гэж хайсан ч байсангүй. Тэрүүгээр яваа хүмүүст аав ээжийнхээ зургийг үзүүлж хайсан боловч бас л мэдэх хүн үгүй байлаа. Ойр гавийн дэлгүүр хошоо өсчин эмлэг эмийн сан гээд орж болох бүхэл газраар асуулаа. Цагдаагийн газар хүртэл орж хайж сургалсан боловч мөн л амжилттай болсонгүй. Аха, одоо хоёул хаачгүй. Одоо бүх айлын хаалгыг тогшиж суралдаа нэвштэй. Хаанаас олох юм бэ? Гэсэн найдвар тасарсан хоолоогоор асуухад төрөө түүн рүү харан гараас нь бариад ахын дөө ингэж шантарч болохгүй. Яадгийн аав ээжийг чи олж л байвал бүгдийнх нь хаалгыг тогшиж байгаад ч хамаагүй олох нь чухал. Найдвар тасраагүй шүү. Ингээд л өнгөрөх байсан бол хоёлаа эхлэхч хэрэггүй байсан. Энэ үед төрөөгийн утас дугарлаа. Тийм байна. За, нэрээ юу? Ашгүй дээ. Ямар сайхан мэдэвэ. За бид хоёр яг одоо яваад очие. Юу аха, хин бэ? Танаа найз байна. Нөгөө хорон дарга. Тэр чи аав ээж чинь сургийг гаргасан байна. Яг одоо хүрээд иргэн. Тийм үү? Ямар гоё юм бэ? Гэхэн төрөөхөн найдлага тасарсан байсан сарлын нүд цог бадран асаж байгаа нь харагдана. Тэд хөдлөн яарвчлан явсаар хорооны гадаа ирлээ. Тэднийг хорооны хаалгаар ороход болт хуйг тэднийг хүлээн сууж байв. Сайн уу саруулаа? Би чамд өгсөн амлалтандаа хүрэх гээд аав ээж чинь сургийг гаргасан. Сайн чамд маш их баярлалаа. Тэгэхэд одоо аав ээж минь хаана вэ гин? Танаа хороонд байгаа мó? Гэ тэр харин манад хэдэн жилийн өмнө нүүж ирсэн юм байна. Тэгээд саяхан хэдхэн сарын өмнө өөр тийшээ нүүсэн байна. Ээж чинь манай хороонд байрлалтай эмнэлэгт сувилагчаар ажиллаж аавч арх уугаад л явдаг байж. Гэхдээ жилийн өмнөөс архины эмчилгээнд явж тэгээд хэдэн сар арх ууха болсон байна. Удалгүй нүүчгэж тэгээд хаашаа нүүсэн бол хажуу айлаас нь бас ээжийн хамт ажиллаж байсан хүмүүсээс сураг асуусан чинь 3 дугаар сургуулийн ойролцоо байранд орсон байна. Аав чи архинаас гарч нэг компанид өдрийн жижүүр хийдэг гин. Харин ээж чинь хувийн эмнэлэгт сувилагч хийж байгааг нь. Ямар ч тач хоёулаа сайн яваа юм байна. Ашгүй дээ. Муу аав ээж хоёр минь ямар их завсан бол тоо. Ингээд ч болов сайхан амьдарч байгааг нь сонсох сайхан байна. Тэгээд яг хаана байгаа хаягийг нь мэдвүү? Нүүсэн газрынх нь хорон даргатай холбоо барьсан. Удахгүй гэрийн хаягийг нь олоод өгье гэсэн. Ашгүй дээ. Чамд маш их баярлалаа. Маш их. Ингэж ойлгохт нь болт хуйг түүний хажууд дөхөн суугаад гараас нь атхан би баг балчир насандаа ч чиний төлөө юу ч хийж чадаагүй. Харин одоо ч болов чадах бүхнээрээ туслая л гэж бодсон юм. Саруул гараа татан аваад чи хаягийг нь хэлэхээр надад хэлчихээрээ чиний аж тусыг би хизээч мартахгүй. Дараа нь боломжтой болохоор хоолнд уурж болно үсттэй. Тун таатай сонсогдож байна. Хизээд над руу залгаарай. Болт хуйгт туслах нь нэгэн цаас авчирч өгөө. Энэ нөгөө таны загсан зүйлийн хариу сая холбоо барьсан. Ашгүй чамайг байхад ирчихлээ. Энэ хаяг нь байна. Нэрээ юу? Би ингээд аав ээжигээ олцгож байгаа хэрэггүй. Баярлалаа. Маш их баярлалаа. Би чамтай заавал холбоо барина. Ингээд жижигхэн цаасыг хид үнсэн баяртайгаар хорооноос гарлаа. Төрөөч тэр маш их баяртай байгаа нь харагдана. Тэд хамтдаа аав ээжийнх нь байгаа хаяг руу очихоор явлаа.
Хоёлоо очихоос өмнө буудлын арчин дайрч чиний эмийг авах уу? Яах юм бэ? Аав ээж минь намайг хүлээж авах үгүй нь мэддэхгүй шүү дээ. Юу гэсэн үг вэ? Үрээ хөөж танихгүй царайлах хүн байна гэж үү? Би тэднийг завааснуу гэхээс жаргаж байгаагүй шүү дээ. Ямар нүрээрээ хамт амьдрах гэж. Миний хүсэл тэднийхээ царай цусыг харж өөрийгөө амьд мэд байгааг харуулчих бол тэгээд л боллоо. Би өөр зүйл хүсэхгүй. Тэд явсаар байрных нь үүдэнд ирлээ. Ах нь гадаа хүлээж бай. Миний дуу ордоо. Ах руугаа залгаарай. Саруул толгой дохин орц руу нь орлоо. Хаалганых нь өмнө ирж зогсоод хонхон дээр нь дарах үгүйгээ бодон айж сандран уйлдлээ хид хид үлдээж буцаана. Нэг урт амьсгаа аван хонхыг дарахад ямар ч хариу байсангүй. Ахин дарах гэсэн боловч чадсангүй. Энэ хаалганы цаана юу хүлээж байгаа бол аав ээж минь намайг хараад яах вэ? Хэрвээ намайг харахыг ч хүсэхгүй байна гэд хөөгд гаргавал би яах вэ? Намайг хараад арай танихгүй байх юм биш үсттэй. Гэсэн бодлуудаасаа айн дахин хонх дарах гэснээ болов. Түүнд яагаад ч юм аав ээжтэйгээ уулзна гэсэн тэр бодол хонх дарах төдийдэл арилан оджээ. Бүхэл зүйлээс айж одоо л нэг намайг мартаж сайхан амьдарч байгаа хүмүүст дахин би гэдэг хүн гарч ирж зовоох хэрэг байна уу? Тэрээр гунигтайхан шатаар бууж эхлэхэд түүнийг нэг шат буух тусам аав ээжээсээ салан одож байгаа гэсэн бодол сэтгэлийн шархлуулж байсан ч тэр цааш явсаар л шатны бариулаа барин доош харан алгуурхан алхах саруулын өмнө нэгэн эрэхтэй гарч ирэн зогсов. Тэр түүний царайгч харалгүй хажуу талаар нь зөрн доош буух гэтэл саруулаа гэх илдэг танил хоолой сонсогдлоо. Эн чинь хэн блэ гэж бодон арагш харан түүний царайг харуул 10 хэдэн жилийн өмнө нисгонгоцны буудлын дээр салах ёс хийгээд үлдсэн сургуулийн хамгийн царайлаг залуу гэгдэх сүхээ зогсож байлаа. Яг л тэр мөчөд зүрх нь хурдан цохилж өгч хэлж чадалгүй тэр дороо зог тусан зогсно. Сүхээрч түүнийг шуудхан л тэврээд авлаа. Чангаас чанга тэвэрч чамайг тавихгүй гэсэн айтай чанга тэврэхэд саруулын турхан бие түүний чанга тэврэлтэнд хаашаач хөдөлж чадхааргүй болсон байв. Сая л нэг ухаан орж чи энд юу хийж байгаа юм бэ? Алив намайг тавьж байгаад ярилцсан л да. Гэхэд сүхээ түүнийг зөөлнөөр тавилаа. Би энд бишээ хоёлаа гарч байгаад тухтааны газар ороод ярилцъя тийх үү? Гэхэд саруул толгой дохин хамтдаа гарч жижигхэн кофе шоп орон ярилцав. Сайн явж ирсэн үү? Тийм ээ. Харин чи сайн сууж байв уу? Сайн ч гэжтэй тамд байгаа юм шиг л энэ 10 хэдэн жилийг өнгөрөөсөн. Би чамайг мэднэ. Бүгдийг нь мэднэ. Огт холбоо барьж болохгүй хэсэг удаад байхад чинь ямар нэг юм болоогүй байгаа даа гэсэн зовнил төрж чамайг сураглаж ээж бит хоёр чинь Америк элчин рүү олж өгөхийг гуйж хүсэлт явуулсан. Даанч тэднээс маш аимшигтай мэдээ ирсэн. Чамайг хориотой зүйл хэлээр давуулсан хэрэгээр 17 жилийн хорхойл авсан гэж сонссон. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдг нь л тэр болсон. Яахаач мэдэхгүй юу болсон бэлээ гэж хэсэг суусан ч аавч архинд орж ээж чинь ганцаараа шамлан суухыг би харж тэсэлгүй чамайг тэндээс гаргах арга олохын тулд чадах бүх зүйлээ хий гэж бодсон. Хамгийн ихэнд яагаад чамд тэр мансууруулах бодис байсан бэ гэдгийг олж тогтоох. Тэндээс бүх зүйл эхэлсэн. Бүх зүйлсийн учир занглаад тайлагдаж байсан ч хүн гэдэг амиа бодсон л амьтад юм байна гэдгийг би маш сайн ойлгосон. Саруул түүний яриаг таслан чи юу олж мэдсэн гэж надад бүгдийг хэлэлтэй. Чимгээгийн ээж надад тэр зүйлийг өгсөн. Түүнээс болж би тэр харанхуй амьдралд гэрэл гэгээтэй насныхаа 10 жилийг өнгөрүүлсэн. Тэр яагаад тэгсэн гэж байна? Яагаад? Чи эхлээд тайвшраад намайг сонсож болох уу? Би чамд бүгдийг хэлнэ. Харин чи хамгийн гол нь маш тайван сонсох хэрэгтэй шүү. Чамайг Америк явахаас хэд хоногийн өмнө чимгээгийн ах Монголд ирсэн байна лээ. Тэр бүх аргыг ээждээ зааж өгсөн. Америкт байхдаа энэ бүх аргыг сэдэж ээжтэйгээ хуйлдаж чамайг тэтгэлэгт хамрагдуулж сургуульд явуулах нэрээр Америк руу хил давуулж тамхиг чиний цүнхэнд хийлгэх гээд тэр бүгд чимгээгийн ах төрөөгийн санаа. Чимгээ үргэлж ахтайгаа холбоотой байдаг байсан. Тэр үргэлж ахтаа чиний тухай бас миний тухай ярьдаг. Би сүхээтэй суун ингэж амьдран тэгнэ гэдэл. Даанч чимгээ аваарт орж нас орсон. Харин дараагаар нь ах нь дүүгийнхээ тэр хайртай залууг чимгээгийн оронд энд авчирч сургая гэхэд ээж нь намайг чамтай үерхэж байгаа гэж хэлсэн байгаа. Тэр үед хамгийн сайн найз байсан чамайг ах нь хамгийн их үзэн ядах болсон хэрэг. Бас ээж нь ч чамайг буруу ойлгогдох зүйлсийг ахт нь хэлсэн байна лээ. Мэдээж энэ хоёрын хорон төлөвлөгөө бүгд бүтсэн.
Энэ тухай ээж нь 3 жилийн өмнө л ам цохиулгын ярьсан. Гэхдээ чамд маш их гэмшиж байна гэж хэлсэн. Буруу ойлгож чамайг тэр хар нөхрөө хийсэн би нүглийнхээ хариуг заавал төлнө гэж ярьж байсан. Би чамайг суллах гэж 10 жил хөөцөлдсөн ч надад чадах зүйл байгаагүй. Чимгээгийн ээж надад нэгэн тэмдэглэлийн дэвтэр өгсөн. Түүнийг өгөхдөө хэлсэн үг нь энэ зүйл чамд тос болох байхаа. Их үрийг амьдаар нь хагцуулж аав ээжийг нь шар махтаанд хатаасан бүх зүйл миний буруу. Дүүгээ гэсэн ахт нь ямар ч буруу байхгүй шүү гэж хэлсэн. Үүнийгээ өгөөд ганцхан сарын дараа чимгээгийн ээж нас орсон. Хүнд өвчнөр. Магадгүй тэр хүн үеийнхээ үрийг эдэлсэн байх. Харин би тэр тэмдэглэлийг эхнээс нь дуустал нь уншсан. Тэгээ чамайг гаргаж чадах хүн чамайг тэр газарт оруулсан хүн л чадна гэж би дэвтрийг аван Америк руу очиж төрөө гэх хүнийг олж уулзсан. Түүнд тэмдэглэлийг өгөөд энэ дотор саруулын буруугүй гэх түмэн шалтгаан байгаа. Та түүнд туслаач гэж хэлсэн. 7 хоногийн дараа тэр хүн надтай холбогдсон. Саруулыг гаргаж чадхаар болсон. Гэхдээ шууд Монгол руу буцааж чадахгүй. Түүнийг энд хэдэн жил байлгаж байгаад буцаах хэрэгтэй гэсэн. Надад бол тэр муухай газраас гарчил байвал хамаагүй гэж бодсон. Сар гарангийн дараа чамайг шоронгоос гарах өдөр шууд тосож авах байсан ч чадсангүй. Нэг өдрийн өмнө гарчихсан байна гэсэн. Одоо бид түүнийг хайж байна гэж бас хэлсэн. Гэвч 2 жил чамайг олоогүй. 1 сарын өмнө чамайг оллоо. Удахгүй нутаг буцаана гэхэд би маш их баярлсан. Ирэх өдрийг чинь тэсэн ядан хүлээсэн. Чамайг нис гонгосны буудлын дээр бууж Монголдо ирэхийг чинь хараад маш их баярлсан. Очиж уулзмаар байвч чадаагүй. Чамайг төрөө ах тосож авч энэ өдрийг хүртэл тусалсан хүн бол тэр хүн. Юу гинэ? Тэр таксины жолооч чимгээгийн ах гэж үү? Тийм ээ. Тэр хүн мөн. Хар нөхрөө өөх гэж түлхэж унахчаад дараа нь амьдргээ татаж гаргаж ирсэн хүн нь нэг хүн болж таарч гинөө. Хорвооч үнэхээр олон өнгөтэй юм аа. Арайч дээ. Ингээд уурлан кофе шопоос гарч өнөөх таксин дээрээ ирэхэд төрөө бүгдийг нь мэдчихсэн үү гэлтэй түүн рүү харна. Энэ өдрийг болтол би сайн хүн гэж байдгийн байна. Зүгээр л нэг таарсан хүндээ үнэн сэтгэлээсээ тусалдаг хүн байдгийн байна гэж итгэж таныг биширч талархаж ирсэн. Гэтэл тэр хүн маань намайг харанхуй ангал руу өөрөө түлхсэн хүн байжээ. Би та нарын тоглоом юм уу? Уур нь хүрэхээр харгас хандаад, инээд нь хүрэхээр зөөлөн хандаад л миний зам мөрийг бүр зааж чиглүүлж ин тэр. Одоо би яах вэ? Аав ээжтэйгээ уулзах уу? Эсвэл болох уу? Та нар ямар төлөвлөгөө гаргасан юм? Нэрээ надад хэлж болохгүй л дээ. Би ч утсан хүүхэлтэй юм чинь. Саруулаа, миний охин гэх ээжийнхээ хоолойг сонсоход Саруул сая нэг уурлахаа болж эргэн харвал нэг гартаа тортой зөөл барьчихсан өмнөхөөсөө ч илүү хөгшөөрч ядарсан харагдах ээжигээ олж харлаа. Ээжээ гэж яг л жоохон хөвгчгүйсээр ээж дээрээ ирж сөхрөн уйллаа. Ээжээ, би танийгаа маш их сансан гэж уйлахт нь ээж нь ч мөн охиноо зөрүүлэн тэрж газар сөхрөн сууж хөл гар нүүр нүд бүх зүйлийг нь эргүүлж тойруулан хараад үр минь дээ ашгүй чимэн ингээд ээжтэй элэг бүтэн хүрээд ирлээ. Бурхан минь баярлалаа. Ямар их азтай хүн бэ би чинь гэж тэд тэрвэрлдэн уйлалдан. Ээжийнхээ гарын цай амдат хоолойг нээдээд ээж рүүгээ хараад суух ийм сайхан өдөр эрдгийм байжээ гэж итгэж ядан баяр жаргалын нулимстайнуудаар ээжийнхээ алхам бүрийг харна. Хөлсөө туслуулан уух цайны амт энэ хорвоогийн хамгийн тансаг амтт нөө гэлтэй. Ээж охин хоёрч нэг нэгнээсээ харцаа салгаж чадахгүй хിവэр. Орой болж аав нь гаднаас орж ирэн охиноо ирсэн байхыг хараад сэтгэлдээ багтаж ядан энэ чинь охин минь мөн үү гэж хоолой зангируулан хэлэхэд тийм ээ аваа би мөн байна гэж аавдаа тэрвэрлэхэд энэ чинь зүуд биш үсттэй гэж ахин дахин асуух аав нь үнэхээр л охин үрээ сансан илгэн дэвтэж байгаа болол та. Унтарсан байсан нүднийх нь гал сая сэргэж уур уцаартай гунгаар дүүрсэн нүд нь жаргал цогоор бэлхжээ. Хэдэн сар өнгөрлөө. Саруулж ээж аавдаа ирэхлэн гэрээсээ ч гарахыг хүссэнгүй. Миний охин өнөөдөр сүхээ нэрж манад хоол идвэл ямар вэ? Чамайг байхгүйд аав ээжт нь бишгүй л тус болсон хөө шүү. Аав ээж чинь архины эмчилгээнд явуулж ээжийг чинь гайгүй салентай ажилд оруулаад л ирэх болгондоо л хоол хүнс гурил будаа бариад ирдгийг. Бас ийм сайхан байранд оруулсан. Их хэл буянтай хүү дээ гэж санаа алдан бидний хүүшгэл болсон.
Сүхэд ямар буруу байх вүлээ дээ. Тэр хүнд ч би насаараа төлж барахгүй их өртөө боллоо доо. Тэгээ ээж та өөрөө л мэд. Оройн сүхэ эрэхтэй 2-3 тортой зүйлс бэлуу зэргийг барин орж ирлээ. Хөөх, бэлуу бариад өнөөдөр ч баяр билүү гэж ээж нь асуухад саруул маань ирсэн шүү дээ. Тэгэхээр ч бидэнд бол баяр биш гэж үү? Нэрэ тийм штэ гэж инээлдэн ширээ тойрон хооллож сууцгаалаа. За сайхан байла. Би ингээд явъя да. Гаргаж өгөөч охин минь гэж түүнийг түлхэх шахам сүхэтэй хамт гаргалаа. Үнэхээр сайхан орой байна шүү, тийм ээ гэж юу асууж юу ярихаач мэдэхгүй сүхэ яриа өдлөө. Тийм ээ, сайхан орой байна. Нэрээ тэр чимгээгийн тэмдэглэлийн дэвтэр дээр яг юу гэж бичсэн байсан бэ? Тэрэн дээрөө дийлэнх нь чиний тухай, чиний үргэлж өөрт нь тусалдаг, өөрийгөө ч үл тоон зөвхөн чимгээг гэдэг байсан тухай. Ахыг нь байхгүй түүнд хамгийн их хань болж байгаа хүн чамайг гэсэн байсан. Мөн хэрвээ тэр өөрийгөө өгвөл чиний хүүхэд болж төрмөөр байна гэж бичсэн байсан. Чи уйлаад байгаа мó? Би өдийг хүртэл хаяа чимгээг буруутгадаг байсан. Чи яах гэж өгөж байгаа? Чиний л буруу гэж бодож түүнд уурлаж байсан. Би үнэхээр тэнэг байжээ. Сүхэ түүнийг твэрч одоо дахиж битгий уйлдаа. Чи ийм ойлгохоо охин байгаагүй штэ. Хэрсүү, ухаалаг, цоглог тийм л охин байсан. Тийм болохоор хүчтэй байна шүү. За би одоо явъя да. Чи ингээд ордоо. Ингээд саруулын духан дээр нүнсээд түүнийг гэрт нь орууллаа. Энэ өдрөөс хойш үе үеийнхэн сүхэ тэднийд ирж хаяа саруул тэр хоёр гадуур болцож явсаар хэдэн сарыг артаа өдлөө. Нэг өдөр сүхэ тэднийд эрт ирж саруулаа босоорой хоёулаа нэг газар очих хэрэгтэй байна гэсээр дагуулan явлаа. Хотоос нэлээд зайдуу гарч нэгэн газар ирсэн нь оршуулгын газар. Чи чимгээгийн газарт огт ирж байгаагүй үсттэй. Түүнтэй олигтойч салахаас хийж чадаагүй. Одоо түүнд хэлмээр байгаа бүх зүйлээ хэлж болно гэд гарнаас нь хөдлөн алхлаа. Тэднийг ойртон ирэхэд бас нэгэн эрэгтэй хүн ирж гисэн зогсож байсан нь ах төрөө байлаа. Саруулын царай барааж алхаан удаашрав. Сайн байцгаана уу? Сайн уу саруулаа? Царай чи өмнөхөөс илүү гэрэлтэж байгааг харах сайхан байна. Саруул юу ч хэлсэнгүй. Би дүүгээ дөнгөж 7 настай байхад нь Америк руу явсан. Дүү минь уйлж ахаа үлдээч гэж байсан ч би яах ч аргагүй дүүгээ үлдээ явсан юм. Аав ээж минь дандаа маргалдаж хэрүүлтэй байдаг байсан болохоор би тэр газраас зүхтмаар санагддаг байсан. Тийм газар дүүгээ үлдээгээд ирдэг би үнэхээр тэнэг ах байсан байгаа биз. Аав минь өөр хүнтэй явуулдаж байхыг би хэд хэдэн удаа харсан. Ээж дандаа л архиуж, согтуу, өрөөндөө уйлаад л суучдаг байсан. Тийм орчинд дүүгээ үлдээчгээд өөрийнхөө хар амийг бодсоор Америкт ирсэн. Дүү минь надад бүх зүйлээ ярьдаг байсан. Чамтай найзалдаг тухайгаа бас ярина. Сүүлдээ дүүгийн минь ярианы сэдэв сүхэ гэх залуу болсон. Өдөр бүрэл түүний тухай догтлон ярих дүүгийнхээ өмнө нь ярьж байсан зүйлсийг би тэрүүхэн хугацаанд мартаж орхиж, дүү минь нас орсон гэдэг аимшигтай мэдээ сонсоод үхмээр байсан ч дүүгийнхээ төлөө амьдрахаар шийдсэн. Би хэд хэдэн удаа амиа хорлох шийдвэр гаргасан ч чадаагүй. Тэгээд ээж маань дүүгийн чи хайртай залуутай найз нь үерхэж байгаа гэдгийг сонсоод сайн найз нь ээж яагаад ийм муухай зүйл хийж байгаа юм бэ? Нас бараад 40-с ч хоноогүй байх туу гэж уурмд хүрсэн. Ингээд л би чиний амьдралыг там болгон өөрчилсөн. Сүхэ дэвтэр авчирч өгөхдөл би нэрээ саруулч нь ийм учиртай охин шүү дээ. Тэр жижигхэн охин миний дүүгийн дэргэд нас бартал нь үргэлж хамт байсан. Ахыгаа санах сэтгэл аав ээжтэй санаа зовох зовлыг тэр охин л алга болгож дүүд минь тосголдог байсан. Би яаж мартваа гэж тэр үед л ухаан орсон. Тэр дэвтэр дээр хэрвээ би өхвөл саруулыг сүхэтэй үерхэд бүр суугаасаа гэж хүсэж байна. Би тэдний хүүхэд болж төрөөд үргэлж хамтдаа аз жаргалтай амьдрахсан гэж хамгийн сүүлийн хуудсан дээр бичсэн байсан. Намайг үнэхээр уучлаарай гэж нулимстай нүдээр хоолой зангируулан бүгдийг ярих нь саруулын сэтгэлд хүрсэн бололтой би бүгдийг уучлсан. Хүн бүрэл алддаг. Алдаагаа засаж амьдрч чадвал тэр бол алдаа бишээ гэж ярьдаг шүү дээ. Та алдаагаа маш сайн зассан. Өнөөдрөөс та надад бас дүүдээ гэмтэн юм шиг битгий амьдр. Та ч бас хүн шүү дээ. Сайхан гэр бүлтэй болоод сайхан амьдрах хэрэгтэй. Би таныг уучлсан. Ах нь чамайг уучлсан ч өөрийгөө уучлж чадахгүй амьдрах байхаа. За ах нь явъя да. Баяртай.
Өнгөрсөн сүүдэртэй амьдрал чинь ирээдүйд нөхөгдөж жаргалтай сайхан гэрэл гэгээдэй байгаасай гэж хүсье. Төрөөж цааш алхан явж Сарвал Сүхэ хоёр чимгээгийн газрыг иргэн түүнд авчирсан баглаа цэцгээ булшин дээр нь тавилаа. Өнгөрсөн амьдралдаа чамайг буруутгаж амьдарч байсан найз минь намайг уучлаарай. Чи миний энэ орчлон дээрх цорын ганц найз минь үрд байх болно. Сүхэ Сарвал хоёр ч тэндээс хөдлөн явлаа. Оршуулгын газраас холдон нэгэн сайхан байгальтай газар төр зогсгоор болоод Сарвал уртаар амьсгаа аваад хүн бүрт ямар нэгэн шалтгаан байж л байдаг. Ямар ч шалтгаангүйгээр алдаа хийнэ гэж хизээж байдаггүй бололтой. Би өнгөрсөндөх сүүдэртэй амьдралаа ирээдүйд сайхан амьдрах сорил байжээ гэж бодон амьдрах болно гэж Сүхэ рүү харахад тэрээр баруун өвдөг дээрээ сөхрөн сууж гартаа бөгж барьсан байлаа. Сарвалаа надтай гэрлээж би чамайг өнгөрсөн бүх хугацааны турш хүлээсэн. Дахин чамайг алдмааргүй байна. Сарвалж эргэлзэх зүйлгүйгээр тийм ээ би чамтайгаа гэрлэнэ. Надад хийсэн бүх зүйлийг чи хариуд би чамтай гэрлэхэд бэлэн байна. Чи надад хайртайдаа биш зүгээр л хийсэн зүйлийн минь хариуд надтай гэрлэх гэж байгаа бол би чамайг албатаж өөрөө ихнэр болгомооргүй байна. Хизээ надад хайртай болно. Тэр үеийг хүртэл чинь би чамайг хүлээнэ. Сүхэ чи мэдхүү би чамд анхнаасаа л хайртай байсан. Чимгээ чамд хайртай болчихсон гэж надад хэлэх хүртэл би чамайг хайрлаж, харж, битүүхэндээ догдолж ирсэн. Би сайн найзаа гомдоохгүй тулд өөр хин нэгэнд хайртай юм шиг жүжиглдэг байсан. Би сайн ч жүжиглсэн гэж боддог. Тиймээс би чамтай гэрлэх болно. Би мэдэж байсан. Мөн чимгээч мэдэж байсан юм байна лээ. Тэр дэвтэр дээрээ өөрийнхөө хайрыг золиосолж намайг хайртай учруулах гэж байгаа найзаагаа өрөвдөж байна гэж бичсэн байсан. Тийм гэж үү? Тэр ч бас намайг мэдэж байжээ. Тэгэхээр чи сайн жүжигчин биш бололтой. Тийм үү? Гэж түүн рүү харан нэмсгэлэхэд Сарвал баяр жаргалын нулимстайгаар толгойд охин тийм ээ би зөвшөөрч байна. Чамтай заавал гэрлэнэ. Зохиолч А. Өөрийн Чягийн дахин нэг зохиолыг та бүхэндээ хүргэлээ. Зохиолыг унших эрх олгосон зохиолчдоо сонсогчдынхоо өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье. Ирэх буцгийн учрал зохиолын хувьд бол Хүнүү медиа цэгмэн гэсэн вебсайт руу мөн аппликейшн байгаа юм билэ. Тэр аппликейшн ажиллахгүй байгаа одоохондоо засвартай байгаа гэж байсан. За хэрвээ сонсохыг хүсэх юм бол интернет браузераар интернетээр ордог маягаар Хүнүү медиа цэгмэн гэж ороод өөрийнхөө Gmail-ээр аккаунт үүсгээд за тэгээ ирэх буцгийн учрал зохиолоо худалдаа аваад бүтэн хэлбэрээр нь сонсох боломжтой байгаа шүү. Үргэлж дэмжиж урам хайрладаг сонсогчид та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа зохиолоор дахин уулзтлаа. Түр баяртай. Энэ зохиолыг уншиж авах хооронд тууланд баг зэрэг ханиадтай хамар битгүүрэлттэй хоолой өвдсөн байсан. Тэгээ зарим хэсэгт уншихад жоохон нэлээд хүндрэлтэй байсныг та маань бас анзаарч байна уу би мэдэхгүй байна. За тэгээд яагаад зохиол орохгүй удаад байсны шалтгаан нь энэ байгаа шүү. За одоо яг дараагийнхаа зохиолоор дахин уулзлаа. Түр баяртай.